Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зурж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний гэр бүлийн радио 104.5, 84.5 дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өглөөний мэндийг гэр бүлийн радиогийн Улаанбаатарын өглөө шоу хөтөлбөрийн хамт олонны зүгээс өргөн дэвшүүлэхийн ялдамд өнөөдөр эфирт сууж байгаа цорын ганц цагаан хун нэрка байна гэдгийг хэлэхэд таатай байна. 104.5, 84.5 хос долгион дээр та бидний хүлээн авч сонсож байна. Мөн 3-7-45 цагийн минь вебсайтаар биднийг сонсох боломжтой. Цаашлаад Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд хайх юм бол манай хуудас харагдана. Та фоллоу хийж биднийг дагаад бидний бэлтгэн хүргэж байгаа мэдээлэл контентуудтай хамтдаа байгаарай. Харин яг одоо Улаанбаатарын өглөө дүрстэй шууд нэвтрүүлэг маань эхэлж гисэн байгаа учраас бидэнтэй хамтдаа байгаарай. За ингээд манай Улаанбаатарын өглөө маань эхэллээ. Улаанбаатарын өглөө шоу маань ямар урайтай байлаа очроо. Өнөөдрийг өчигдөрөөс илүү сайхан болгоё. Паа. Ямар утгаар холбогдох вэ бид нартай? 11:46 104.5. Ёо. Наач хоолоо моолоо шал өөр авчихсан. Гэхдээ цаанаас ингэж гараад байна. Амарсан хүний Би юм өөрөө байна. ингэж гарыг гэж бодоогүй цаанаас. Өчигдөржингөө бэлтгэсэн болтой Шинжэнгөө бэлдээд унтсан. Зөөлөж мөдөлсөн юм шүү. Өнөөдөр анх удаа гоё ажил руугаа алхаж иж үзлээ. Анх удаа юм уу? Тий. Наах удаа наад бөөн баяр. Тэндээс айгүй мотивац авдаг юм байна хүн. За. Маргааш өглөө шууд машинтайгаа ирмээр санагдчих. Би гайхаад байгаа байхгүй. Маш ойрхон зайштай, маш ойрхон заахгүй. Энэ хооронд чи алхаж болох байхгүй юу? Улан жороолдог гинэ уулна. Тэгсэн чинь 30 минут алхасан гэж шүү дээ. 30 минут алхаж. Тий. Бүхий өргөнөөс наашаа 30 минут алхаж байна. Чи ч одоо юу дээр бөглөрөл болгонд ороо зогсоодсон юм Эсвэл биш үү? би өөрийгөө хурдан алхаж чинь гэж бодоод байгаа юм уу те. Амар уу. Чөөчгнөд байгаа юм шүү. Зогссон машины ард очиж зогсоодсон шүү. Зогсоод байгаа юм шүү. Чи өөрийгөө машинтай явж гин гэж бодоод. Тэг яг би наашаа алхчихсан чинь яг нар ингээ гарч байгаа шүү дээ те. Аха. Гараад тахт. Нар яг ингээ уулын цагуурч шүү дээ. Тий, нар харж. Тэрийг хараад нэг юм дуу санаанд орлоо. Барилгын цаанаас. Нөө өглөө болгон нарыг харах сайхан гэдэг те. Хүн ухаанаар амьдрах сайхан гэд. Би гэсэн нөө. Эн чин зүгээр л өглөө босоо л гэдэг дуулаадсэн юм шүү те. Өглөө эрт босоо тийм. Тийм үү. Тийм л ах. Тийм л хэлгүүд. Чи энэ хооронд 30 минут алхаж байгаа те. Маргааш бас буцаад машин руугаа шилжиж гэж бодож байгаа хүний бодлол бах. Ой, би хоёрт тест бүр маш гоё нэг сурсан юм а зааж өгөө. За. Би бүр ястай гоё юм сураа да. Гэхдээ би бас нэг юм сурсан. Тэрнээс өмнө би хэлчихье. За, тэг чи. Одоо ийм байхгүй. Өчигдөр би өөрийнх нь дүрсийг дахин давтаж үзвэ. Яг Өөрийнх нь үгүй. ч байх авда Улаанбаатарын Өглөөний- өглөөний дугаарыг ингээд YouTube дээрээсээ давтаж үзэхгүй. Нэр манай YouTube суугийг дагаарай. Давхар битэрийг бас харсан гэсэн юм те. Тийм, Тийм байна. тэгсэн яасан бэ гэхээр би өөрийнхөө үнцгийг олсон. За аль юм. Чи Одоо яг очроо би руу нэг- харахаар чиний өнцөг юм уу? Над руу харахаар юм уу? Яг зөв. Их зурдаасаа харахаар ингэж харагдаж байгаа штэ. Би ингээд эркэрөө харахаар ийм сонио харагдаад байлээ. Сонь харагч байна. Очроо руу харахаар аюу айтайхан харагдаад Над руу Тийм үү? байнга. Чиний үсний хаглалтандаа л байна л та Үгүй. тий. Тэгэнгүүт би ингэж надад ийм юм бодогцсон. За. Одоо өнөөдрийн дугаараас эхлээд би Эркаг юу ч ярьсан очроо л харна. Тийм үү? Аха. Тэгэл Тийм ахаа л Эрка гэдэг зэ. Яг зөв гэж ингэж харах юм байна гэж ойлгосон. Би орж ирээ шууд нэг өнцөг олцсон биз. Одоо та нар харж байна уу? Би яг ингэж байгаад байгаа үстэй. Тийм За. байна. Яагаад гэдгийг мэдэж байна уу? Үгүй. Мэдгүй. Өндгөн чим юм уу? Гэхдээ яагаад гэхээр миний нөө сахал энэ талаараа ногтордоггүй. Байдаг. Хооснос нуугаад байгаа. Оо, би тэгвэл ингэх юм тий. Ингээ хоос нь ногтлж байгаа ингээ нуугаад. Очроо миний хөмсөг тал нь байхгүй байхгүй. Тэгэхээр ингэх. Харин тий. Хүнсч нь мэддэхгүй байна. Ой, минийх болохоор юм байхгүй. Би бүр ялангуяа миний амьдралдаа би дандаа өндөр найзуудтай байсан заяа. Тэгээ би бүр өндөр найзууд манай өндөр найзууд намайг царай муутай гэж боддог гэсэн аргагүй юм билэ. Би жоохон дээрээсээ ингээ намайг харахаар жоохон дими харагдаад байгаа байхгүй. Доороосоо би жоохон сүр жохолтой харагдсан юм билээ шүү дээ. Тэгээ тэрийг юусэн мэдгүй юм билээ. Манай өндөр найзууд бүгд намайг царай муутай гэж боддог нь аргагүй юм билээ. Одоо энэ камер ингээ дээрээс харж чаар доороосоо сүр жавхлантай. тий. Та нар миний дандаа ингээ дээрээс хараад байгаа байхгүй одоо. Яг энэ жоохон дээр байгаа байхгүй. Тэгвэл та нар ингээ миний жоохон царай муутай хөлбрийг харж байгаа шүү заяа. Та нар миний доороос харуул би бүр мангар сүйж авахлаа харагдсан юм биш. Тэг эрүүнийхээс ахал махал багш. За найруулагч гормын сонлоо. Доороос нь маргааш нь гэж. Доороос нь одоо яаж авах? Миний доороос харах хүн баг Хамрын нүхэл харагдав. манай хүүхдүүд л харах бах те доороос ингээд Өөр нэг хараада хүн бас байхгүй. Одоо жишээлбэл Улаанбаатарын зарим хүнийг харуулнаа бас.
Үгүй шүү дээ. Улаанбаатарын өглөө дундаа хамгийн намхна шүү дээ манай Эркач. За тийм ээ тий. Тэгээ бид нар дандаа дээрээс нь хараад сүрж авах ингээ үнэн мэдэрч чаддаг байхгүй. Би харин та нарыг бүгд харахгүй болохоор хэлж байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо өнцөг байгаа ч юм уу ч юм уу те. Өчтөр харин гинт тийм үнцэг бодогдож орж ирэхгүй юу? Нэрнгээс хүнд бас үнцэг байд юм байна. Бид чинь бас үнцгөө олох ёстой юм байна. Үнцгөө олсноор өөртөө итгэлтэй байх магадлал төдий чиний өсдөг юм байна гэдгийг би өчтөр судалгаагаар олж мэдлээ. За ёстой зөв байна. Тэгээ энэ судалгааны дагуу би Эрка руу ерөөсө харахгүй гэж бодсон боловч нөгөө нэг юугаар бүгд хараад байна л та гэж. Найз зангийнхаа үүдээс. Ер нь яг юм хүнтэй ярихдаа жоохон баруун тал руугаа харж л ярих юм байна шүү дээ. Тий, ер нь ингэж хараад тий. За сайн байна уу? Тий. Зөв шүү. Та ийшээ хардаа гэсэн чи гэд ингэж би алхаад энэ ч нүрд та энэчнээ зогсоод надтай ярьж болох уу гэдэг. Энтлийн чих. 90 удаас чи ийшээ энэ талд гараад ирдэ гэдэг. Тэгэж явах боломжтой юм байна. Супер юм зааж. Тэгжиж дүрсээ олох юм байна. Супер юм зааж өгье. Бүр ингэдэм байна. Тийш байна. харах хэвээр. Тий. Намайг дуурайж хэлэх юм байлээ шүү зэ. Манайхаа намайг дуурайгаад хэлээрэ. Манай гэр бүлийн радиогийн сонсогч нар байгаа бол та нар бас намайг дуурайгаад хийх юм байлээ шүү зэ. Яг дуурайж хэлээ шүү зэ. За. Би ингээд гараараа ингээд тоолоод явна зэ. Тэгээ та нар хэдгээр үе хүртэл нь явснаа ингээд хэлээ шүү зэ. Ха. Ха. Ха ха. Ха ха. Ха 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 ха. Ха 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 ха. Ха 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 ха. Ха 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 ха. Ха 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 ха. Ха 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 ха. Ха 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 ха. Ой. Ха 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 ха. Ха 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 ха. За дуурайгач. Энд чи өгөн зүгээр юу яадаг вэ? Яг ингээд 2 3 дахаас нь эхлээ хүн инээдэг байхгүй. Энийг ийм заяа инээхгүй байх юм. Оо, энийг чи бүр 7 8 бүр явах нэ бүр энэ. Явна штэ. 10 хүртэл явах нь энэ. Явна штэ. Чадна штэ. Чихэн дээр нь бүр яачлаа л да. За манай сонсогчд орж ирсэн. Арай чанга нээчингүүд би уг нь яг энийг хичээсэн чинь бодож байгаа байхгүй юу? Чихэнд бас нэг сонсох үнцэг гэж хүртэл байдаг шүү залуучуудаа. Тийм байна. Энэ арай камерны үнцэг ерөөсө болохгүй байна. Би намайг дээр сард байна. Угасаад ийм байсан. Нэмэргүй юм байна те. Ямар ч буруу. Тэгэж яривал хамгийн орчин үеийн дэвшилтэд технологи буюу хамгийн хөөрхөн харагддаг камераар харж байгаа шүү. Тийм байлаа. Харин нөгөө юу хэлээ шүү дээ. Дагдаг камер гэдэг байгаа. Дагдаг камер. Яг одоо бас дагдаг камер гэснээс үзэж байгаа сонсогч маань өөрсдийнхөө хамтдаа сонсох хүссэн хин нэгнийг урайлан дууддаг цагаа эхлүүлчих гэж бодож байна. Яг бид нар эхний болон руугаа шилжих гэж байгаа учраас урайлан дуудаад аль хэдийн эхэлсэн байна. Гэхдээ анхудаа сонсож байгаа бол танд дахин хэлэхэд нэвтрүүлэг эхлэхээс өмнө та хин нэг урайлан дуудах буюу меншн хийн. За мэдээж 2 булангийн дунд зүрхэн давлгаа явж байгаа. Эдгээр 2 даалгаврыг гэх юм уу эсвэл бидэнтэй хамт байгаа гэдгээ та бидэнд мэдэгдснээрээ бидэнтэй хамт байгаад танд баярлалаа гэд 7 хоногийн даваагаас баасан гарагт Улаанбаатарын өглөөг сонсож байгаа сонсогч танаас бид нэг хүнийг шалгаруулад бяцхан бэлэг бэлдсэн байгаа. Мэдээж 2 булангийн дунд өнөөдөр энэ 7 хоногийн бэлгийн маань ямар бэлэг байх вэ гэдгийг тодорно гэсэн үг. Тэгэхээр 2 булангийн дунд та бэлгээ сонсох боломжтой. Меншн давалгаанаас 1 хүн, зүрхэн давалгаанаас 1 хүн гэснээр өдөрт 2 хүн. За цаашлаад 5 өдрийн 10 хүн дундаас ганцхан хүнд бид сонгож бэлгээ өгөх ёстой байгаамаа. Тийм учраас та бүхэн өөрийнхөө болцлыг, өөрийнхөө бас нэг сонгогдох боломжийг бол нэмээд байгаарэ. Өнөөдрийн 2 дугаар гэх юм бол өнөөдрийн 2 булан маань түүхэнд болон хүрнэ. За 2 дахь булан маань до ре ми болонгууд маань тус танд хүрэх байхаа шүү. Ингээд яг одоо зүрхэн тий, меншн эхлэе. Тий, меншн зүрх дарах гэж. Тий, меншн явж байгаа хооронд хараа нэг крашлдаг хүн зарим хүнийгээ өмөрж ийн. Очроог яриулаач Эрка гэсэн байна. Яриулаач. Очроо минь яар. Одоо очроо өргөжлүүлээд ярих удаа. Өргөжлүүлээд ярьж байгаа. Бид тэр меншн хийж. За бүгдээрээ хамтдаа меншн давлгаагаа хийцгээе. Зүрхэн меншн давлгаа гэдэг ба ш тэ. Зайгийн хэлдгээр. Үгүй шүү дээ. Меншн зүгээр меншн. Зүрхэн гэдгийг нэмчил гоё юм шүү тэ. Үгүй шүү дээ. За бүгдэнд нь өглөөний мэнд төргий. Бүгдээрээ хамтдаа гоё нэг нэгээ сэрээгээд меншнөө хийцгээе. За. Тэгээ манай энэ юу бол бас гоё хөөрхөн шагналтай байгаа тийм ээ. Тэр шагнал биш ээ. Тэр чинь бэлэг байхгүй. Бэлэг гэмээр. Ерөөсө бэлэг шүү. Шагнал ерөөсө биш шүү. За бэлэгтэй байгаа. За ингээд меншн давалгаанд оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Нако, мянган баяр, Лаачин, Даваас өрм баяр. За цаашлаад доош явуул, Сувд ундрах, Лажима оюун цэцэг за өөр Жуун Даги манайхан ч нөгөө меншн хийгээд байгаа болохоор Ундраа Батболд
Айгу дээш хурдан яваад байна Тийм тий. байна. Айгуур яваад байна. Бүгдэнд Тийм нь байна. бацуук хад заяа. Бүгдэнд нь өглөөний минь ядамсрын туяач гэсэндээ орж ирсэн байна. Минь орж ирсэн байна. Бүгдэнд нь өглөөний Үгүй, минь өглөөний минь. байна. Үгүй нөгөө талхчин анх орж ирэх байх юм. Далхчаа Хамтдаа хамгийн гоё. түрүүнд орж ирсэн шүү. Тийм үү? Далхчаа хамгийн түрүүнд орж ирээд супер. меншин давлгаанд нэгтчихэд Бидний гараа авсан шүү. өнцгний тухай Айхтар хүн сонсноо. Тийм үнцгийн тухай нэлээ өөрөө нэлээ үнцэг ярьдаг хүн байхгүй юу? Өөрөө бол ер нь хаанаасаа ч өнцгтэй л хүн биш. Үгүй. Тий. Бас нэг Үнцэггүй зөвхөн нэг гэдэг. талаасаа үнцэгтэй байхгүй юу? Энэ талд суул болдгоо. Болдгоо өнтер гэдээ бас Ястаа яриад болдгоо. шүү. Гэхдээ цаа хүн чинь яг ингээд нүдэ камерт ойртуул бол гоё өнцөг харагдаад байдаг тийм. Үгүй тэр чинь бас Тэр амар нь эвгүй. Тэр нь амар юм ярихтаа тэгдэ. За ингээд хамтдаа эхний болон руугаа шилжихэд бэлэн болсон байна. Хамтдаа тун удахгүй эргээд уулзцгаая. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд. Зарим нь алдартай, зарим нь бараг мартагдсан, зарим нь энгийн хэрнээ санаанд оромгүй түүх энд дурсагдах гэж байна. Найруулагч Мизүдэ баярлалаа. Бид бүр ингээд шок. хамаг биений үс босоод орж ирлээ штэ бүр. Тийм байна. Самсаа шахирж Хэдхэн байна. секундын хооронд ч одоо юу болоод өнгөрөө юу болсон бэ гэхээр хэрвээ дүрстэйгээр та үзэх боломжтой бол дараа нөхөд үзээрэй. Бүгдөө дахиад интрого үзэх үү гэсэн шүү. Юу гэж би 10 минут интрого үзээ дахин. Тэгээ өнөөдрийн түүх бол интро бүтсэн түүх. Юу амар л шүү Гоё дээ. байлаа. Мисо бүтээсэн түүх. Манай өвөгийн зураг гарч илээ бас. Хамгийн гол нь тэр зурган дээр гарсан бүх түүхийг ярмаар санагдлаа. Тэглээ харин. Ингээл маш олон түүхүүдийг ингээл араас нь ингээл үргэлжлүүлэл ингээл явууллаа шүү. Дэлхийн түүх бас Монголд ч болсон байж болно. Болно шүү дээ. Тэр түүхийг энд бид эфир дээр авчрах гэж байна. Гурван хөтлөгч маань өөрөө өөрсдийн гэсэн түүхүүдийг бэлдэж ирсэн байгаа. Тэгээ хамтдаа сонсгол нь өнөөдөр миний бэлдэж ирсэн түүх бол үнэхээр гоё. Өө чамаас эхлэе гэлөө. Үгүй. Надаас эхлэе гэлөө. Тий. Тэгэхээр миний нөгөө надад нэг юм хоёр түүх байгаа юм аа. Нэгийг л ярина. Нэгээс нь эхлэе тэхөө. Үгүй нэгээс нь эхлэнэ гэж угаас нэгийг л ярина шүү дээ. Үгүй болохгүй. Гэхдээ нэгээс нь эхлээл нэгээгээ дуусгачихгүй. Нэгийг ярина Юу яа, тийм би- нэг хүн олонд ярихгүй шүү. Би нөгөө юуг нь яачи. Очроос тэгвэл эхлэе. Би сүүлийнх нь хий. Үгүй би сүүл. Чи сүүлийнх болгоё гэсэн намайг. Үгүй шүү дээ би сүүл нахгүй. Нөгөө нэг орж гоншроос чи тэр үстэй. Үгүй шүү дээ. Үгүй надад байгаа шүү дээ тэр чи. Аа тийм үү. Тий. За. За тэгэхээр надаас За эхлэв. чамд байгаа мó? Бүр түүхэн дээрээ халалцаад байдаг болсон байх шүү. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн маань түүхийнд булан манд идэх хэлж байна. Мэдээж хүн болгон түүхэнд дуртай. Бид гурав бүр түүхэнд бараг донтчих шиг байна. Гэхдээ чиний тэр нөгөө юу чин Юу. яг чи тэр яг буруу Найруулагч ойлгоцоод миний шүү. юмнуудыг авцсан те. Тий, яг Би чи тэр буруу явуулсан ойлгоцоод юмыг шүү. авсан те найруулагч. За тэгвэл ингээ надаас эхлэе тэгвэл. За. Найруулагчтай бас өгөх ёстой байсан юм шүү те. Оо бас Оо, за. дотн харилцнаа. Тэгвэл очроогоос эхэлж үзвэл яаж юм? Хамаагүй. За очроогоос эхлэе. Тэгээ очроогоос. Угсаа очрог яриа. Ямаа нэмаа хатуун дээр те. Тий. За би анх удаа Эн чинь бас миний үнцэг байхгүй очроор харна. Очроор харна. Би ч гэсэн очроор харчвал өнцөгтэй болох болоо. анх удаа түүхэнд нэвтрүүлэгт оролцоод Нэвтрүүлэг биш шүү. Болно шүү дээ тий. болонд оролцоод Сандарч байна. за тэгээд түүх ярих гэж байна. За миний өнөөдрийн түүх бол ер нь бол Монгол Баатар. Монгол Баатар. За ер нь бол цэл залуугаараа 30 чүрээгүй тэр насан дээр эх орныхоо төлөө халуун ам бүлээн цусаа тийм ээ. Зориулсан тийм бааtruуд Монголд бол маш олон байдаг. За би өөрөө зэвсэг төвчний тэг 13 дугаар ангид цэргийн алба хааж ирсэн. Тэгээ манай анги бол Би нөө баг тэр юм уу? Би бараг Максрин гадарсан шүү. одоо Монгол улсын баатар ахлах трүүч Максрин Жанчив гэдэг хүний тухай ярих гэж байна. За энэ хүний тухай өгчтөр бас илүү лавшруулад мэдээллийн сонсож хахад нүдэнд бас нулимс цэйлэгнэх гэж байлаа. Эх орныхоо төлөө яасан бэ гэхээр нөгөө холбоо тасарсан байх үед утас нь хөрөхгүй байхад амаараа холбоог ингэж залгаж амиа зориулсан. Ийм мундаг баатар байгаа. Энийг сонсч ирсэн үү? Ерөнхийдөө бараг сонссон. Тэг чамаас ч өдөр сонссон. Тийм үү. Тэг хүмүүс би тэгтээ мэддгүү байсан юм байлээ л дээ. Тэг айгүй нүгэлтэй хүн байсан байлээ. За тэгэхээр ер нь л яг хуу Монгол улс агуу төвхтэй орн гэж байгаа. Тэгээ монголчууд нутаг улсныхаа төлөө газар шороо ширхэг чулууны төлөө алтан амиа өгөхөөс буцахгүй эх орондоо хайртай ард тумаан гэж байгаа. За тийм учраас эх орны эрлэх хүү Монгол улсын холбоочин баатар ахлах трүүч Максрин Жанчвийн тухай ярих гэж байна. За Максрин Жанчв нь 1923 онд Говь Алтай аймгийн Шарга сумын харьяат Малчин ардын Максрин хүү болон мэндэлсэн. За тэрээр 20 настайдаа ардын зэргийн албанд мордож Дорногов аймгийн төв Сайн Шандад байрлаж байсан хуйгт бригадын 1-р
батальоны холбооны тусгай салаанд хойрлогдсон байлдах цолтой алба хааж эхэлсэн. За тэгээ 1943-аас 1945 онд цэргийн алба хаах хугацаанд байлдааны бэлтгэл хичээлдээ онц суралцсан цэргийн холбооны мэрэгжилтэн болон эзэмссэн. За тэгээ 1945 оны дундуур ангийн захирагч дарга нар түүний сурлах, сахилах, бат мэрэгжлийн чадварыг үнэлэн ахлах төрүүч цолоор шагнаж холбооны тусгай салааны тасгийн даргаар дэвшүүлэн ажилласан гэж байна. За тэгээд 1945 оны чөлөөлөх дайнд хэрхэн яаж оролцсон бэ гэдэг тухай ярих гэж байна. За дайсан олон жилийн урдаас бэхлэлт хийсэн чулуулалт хаалганы буюу Жанжгуугийн даваанд хурандаа Нинта сүрэнгийн командлсан итгэл салбаруудын харилцааг тасалж бие биеэс нь салгаж зохихыг дайсан улаан ирмэлзэж байсан гэсэн үг. Нэгсэндээ тэр нэг объектыг одоо эзлүүлэхийн тулд дайсныг араас нь холбоогүй болгох гэсэн зорилготой байсан гэсэн үг. За ард талтайгаа яаралтай харилцаж байлдааны чухал мэдээ шаардлагатай цаг үед манай холбоог дайсан дамжуулах тэр зүйлийг нь тасалдсан байгаа. Тасарсан холбоог залгахад заавал дайсны өмнөр галын зурус гатлах ёстой учраас холбоог хурдан засах төдийгүй тохиолдсон ямар нэгэн саадыг давж чадах зоригтой чадвартай хүн байлдааны энэ үргийг гүйцэтгэх ёстой боллоо гэж. За цаг алдаж болохгүй онцгой үед хариуцлагатай энэ үргийг биелүүлэх тушаалыг жанчивд өгөв. Дасралтгүй орсон бороонд хөрсөн дэвтэж шавар зууралдсан газраар жанчив дарамттай утсаа үүрэн тэ одоо нэг холбооныхоо утсаа үүрээ тэ автомат бууга дохоо дээрээ тавьж элгэлэн мөлксөөр 1 км гэж байгаа байхгүй. 1 км газар явж гэтэл зөгийн үүрэнд орсон мэт дайсны галын хүрээнд оржээ. Тал бүрээс нь японочууд буудаж өндөгч сэхэ өгөхгүй зэрэгцээ нэвт норсон хувцс нь хамаг биеийг нь барьж хөдлөхөд ер нь бол хөдлөхөд нэлээд бэрх болсон гэсэн. Жанчив дайсантайгаа үе буудалсан хацраа газар нааж гулсан мөлгсөөр шугам тасарсан газарт очтол дахин шархтаж нэгэнт өрөөсөн гаргүй болоод утсаа залгаж чадах чадваргүй болсон байна. Ам алдсан ч ангидаа холбоод одоо залгуулна гэсэн чин санаа чин сэтгэл түүнийг эзэмдэж тасарсан утасны үзүүрийг тэрээр амандаа нийлүүлж бас дээрээс нь зарим нь тэгж ярьдаг нэ утас нь хүрээгүй гэж ярьдаг. Чанга зуугаад толгоогоо даалгүй унлаа. Байлдааны фронтын тэргүүн шугамын анги салбарууд ард тал болон зэрэгэлдээ ангиудтайгаа инхүү холбоо барьж эхэлсэн юм а гэж. Ингээд жанчив амиа алдсан байна. Яг тэр холбоо залгах үедээ дахиж буудулсан. Тэгээ амаараа ингэж холбоо залгаж бусад ангиуд бус ард талд байгаа зэргүүдтэй холбоо мэдээлэл өгөөд өөрийнхөө амийг зориулсан. Ийм нэг гайхалтай түүхийг бас та бүхэнд хуваалцмаар санагдлаа. Яа, наач бас гоё. Манай сувд ундрах дуу байдаг штэ гинэ. Алсуур тасарсан холбооны шугамыг амаараа залгаж холбоо барьсан эрэлхэг зоригт холбоочин хүү жанчвын алдар бидний бахархлаа гэдэг. Тий, цэрэг тогтоол нөө наадах чинь дуулаад явдаг байсан тий. Тэгтээ одоо мартчих. Жагсаалын дуу болгоод. Жагсаалын дуу болгоод бид чих бахархалтай явдаг байсан. Тэр нь яг амаар бол холбоо бас залгагдчих болно л да. Бид нар ингээд утасны зэнлэгч мэлгчийг ингээд залгаад яг гаранд ингээд тог зөгтөхгүй мөртлөө ишнүүрэн те. Ингээд ам тэнгүү ингээд тог зөгтөхгүй нойтой. Тэгэхээр би одоо бодохноо ингээд нойтой амаараа л ингээд холбооны дамжуулга бол тэгэл 100-аар л ингээд ёо сурсан байгаа байхгүй те. Тэгэхээр тэр үеийн одоо тэр үед байсан бааtruуд эх орныхоо төлөө те ширхэг чулууны төлөө халуун ам бүлийн төсөө хайрлах бас ингэж ажиллаж исэн юм бэ шүү те. Зүтгэж исэн бэ шүү гэдгийг бас дурдмаар санагдсан. За баярлалаа. Баярлалаа. Наад ч өстой гоё мэдэх өстой түүх байлээ. Тийм байв. Тэгээ маш олон өөр зөндөө олон бидний сонсоогүй, мдээгүй түүхүүдийг манай очроо дараагийн дугаараар бол гаргаж ирэх гоё хүргэх байхаа гэж бодож байна. За тэгвэл одоо би өргөжлүүлэх үү? Би явах юм уу? За алин ч яасан явах вэ? Чи өөрөө нөгөө сүулт юу яах юм шүү? За тгийөө. За тгий. Носноо лимцаан хайлзаа. За могогнуудыг. Тгий. Өнөөдрийн дугаар бол чамаг бол ностоо хальсан уу? Хальсан. За надад болохоор нэг ийм сони юм байгаа. Манайх их гадагшаа тутах шиг аялдаг болсон штэ. Тэгээд аялдагтай холбоотойгоор бас сая харчлаа. Чухал мэдээл. Чи яа харж байгаа юм бэ? Бити харалтаа саваагүй юм бэ яасан? Тэр чин дундын чат штэ. Бити дундын чад руу хараад бай. Би чам руу харуулах. Дундын чаттай юм уу? Бишээ. Тэр хинрүү мизүү рүү явуулж байхгүй юу? Тийм үү. Хоёр дундын чаттай юм уу? За ингэсэн заяа.
одоо аялал одоо ингээд маш одоо элбэг болсон яг энэ цаг үед энийг бол мэдэх шаардлагатай болж байгаа юм л да. Тэгээд энийг мэдсэн чинь амар сонин түүх байгаад байгаа байхгүй юу? Миний ерөөсөө ингээд толгойд багтахгүй нэг юм. Ерөөсөө ойлгодгүй хоёр имийг нэг дор ингэж байлгасан би бүр ингээд толгой бүм. Тэгээ би энийг ер нь хуваалцъя да гэ дээрээс хойш ингээ хадгалсан байж байгаа. Өнөөдөр хуваалцах боломж гарч байгаа. Чи тийш харж болно уу? Харин тийм ээ. Миний нөгөө үнцэг харахгүй. Анхнаасаа өнцгөө мдээгүй явж исэн камер тамаар юм биш үү? Тийм байна. Би чи ер нь бол ерөөсөө мдээгүй байсан байхгүй. Тэгээ өчигдөр гинт мэдчихэр чинь ингээд мэдсэн үн чинь бас нөгөө өмнөх мдээгүйгээ бодвол бас яаж байгаа вэ гэж бодогдоод байд юм шүү. Яг одоо өнгөрсөн. Одоо манайхан ингэдэг заяа. Энэ компани нэрийг заяа. Хоёр тус нь бид нэр бол сонссон. За. Бас мэднэ. Гэхдээ бид нэр энэ хоёр хоорондоо ямар нэгэн холбоотой гэдгийг нь бол мэдэхгүй. Тусдаа юм гэж бид нэр бодоод байгаа. За ингэнэ. Би та нар сайхан бэлдсэн юм аавч чигээ заяа. За. 20 дугаар зууны ихэнх үе байлаа. Дэлхийн нийт нээлттэй замын сэтгэл догтлон мэдрэмжийг дөнгөж мэдэрч эхэлж байсан цаг үе. Машин гэдэг зүйл тун ховор үзэгдэл бөгөөд шавар шавхаатай овор товгор замаар тэр үед улс дамнан аялал гэдэг баг галзуу тэнэг хүний аялал мэт санагддаг байсан цаг үе. Гэвч автомашины салбарын ихэнх үед Францын ах トゥ хоёр Андре болон Эдвард Мишель нар асар том алсын хараатай байсан. Тэд маркетингийн гайхалтай санаа гаргаж тухайн үед хоорондоо огт холбоогүй байсан хоёр салбарт асар их нөлөө үзүүлсэн нэгэн ойлголтыг бий болгосон гэж байгаа. Хоорондоо ямар ч юм холбоогүй байсан хоёр салбарыг хооронд нь ингээд нийлүүлсэн. Гэтэ энэ хараа өөрсдийнх нь одоо энэ нөгөө нэг сүулт нь бид нар ингээд дүгнээд бодоход ингээд асар супер санаа байсан гэдэг. Тухайн үед бол амар тэнэг санаа байсан зэ. Би танд хэлж өгөхөөр та нар ингээд сонсон ойлгоно. За. Ах トゥ Мишель нар юу хийдэг байсан бэ гэхээр дугуй борлуулдаг байсан. Машины дугуй. Тэр үед ерөнхийдөө нэг Европ даяар буюу Францад нэг 3,000 машин байсан болов гэдэг тооцоо байдаг. За тэгээд борлуулалтаа өсгөх одоо арга хайж байснаас үүдээд аялал жуулчлал гадуур хооллох соёлыг үрд мөх өөрчилсөн түүх рүү хамтдаа өнгийцгээе. Болж гинөө. За Андре болон Эдвард Мишель нар заяа 1850-ад онд төрж Францын төв хэсгийн Клермон Ферран хэмээх хотод өссөн юм байлээ. За ах Андре одоо инженер болсон бол Эдвардс нь урлагийн авьяасаараа ялгаатай байсан. За 1880 онд оны сүүлээр ах トゥ хоёр өвөөгийнхөө хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн дампуурах шахсан компанийг аврахаар Клермон Ферран гэж одоо хоттоо буцаж ирснээр энэ түүх эхэлж байгаа. За гэвч тэдний хинэнч өмнө нь бараа зарж үзээгүй тийм туршлага бол байхгүй байсан. За 1889 он хүртэл энэ хоёр бол яг юу хийхээ бол мэдэхгүй байсан. За 1889 онд дугуй ингээ хагарна штэ машины дугуй. Тэр үед л хүмүүс хурж иж эдний одоо дэлгүүрээс эдний одоо үйлдвэрээс дугуй авдаг. Ерөөс ингэснээр л эдний дугуйны борлуулалт нь л өсөж идэг ингээд. Тэгэхээр хүмүүсийн дугуй хагараасаа гэж үсэх ёстой юм уу? Яах ёстой юм бөө мэд те. Энэ хоёрын хүсэл нь одоо яг юу байх нь ойлгомжгүй болсон. За ингээд мань хоёр ер нь бол илүү одоо дугуйны эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд нэг зүйл хийх ёстой байна гэж хоёлоо ярьж эхэлсэн байна. За илүү сайн дугуйны эрэлт одоо их байлгахын тулд юу хийж болох вэ гэдэг одоо энэ санааг энэ хоёр хоорондоо ярилцаж эхэлсэн байна. За Мишель гэдэг нэртэй энэ дугуйны компани 3,000 машинд өөрсдийнхөө дугуйг тогтмол зарснараа ашгаа өсгөхийн тулд тэр 3,000 машиныг маш их хугацаагаар олон тоогоор ингэж явуулах шаардлага үүссэн гэж энэ хоёр бодсон байна. За тэгээд дугуйг нь илээх гэдэг шүү дээ. Дугуйг нь илээх гэдэг байгаа. За тийм учраас мань хоёрын сэдсэн санаа нь юу вэ гэхээр хүмүүс ер нь л тийм машинаа унаад гадуур дотор явах нь тийм одоо түгээмэл байгаагүй гинэ. Зам муутай учраас дугуй нь хагарчвал авчиад Мишельний гэр дэлгүүрээс очиж дугуй авах гээд байгаа учраас хүмүүс дугуйгаа гамнахын тулд машинаа ундаггүй байж. Тэгэнгүүт нь мань хоёр юу гаргасан гэхээр хараа ингэж байгаа. Ер нь бол хараа нэг Мишель гэдэг ийм ном гаргасан заяа. Тэр ном нь одоо ийм аяллаа одоо гайд, аяллаа ийм урам зориг өгсөн ном. За тэрэн дээр нь юу байдаг вэ гэхээр ингэж байгаа. Тухайн хот руу явах зам, маршрут. За тэгэхээр тэнцээ очиод орж болох буудал. За тэгээд тэнцээ хооллох газар. Энэ гурыг ингэж багтаасан ийм одоо мэдээллийг агуулсан ном бий болгосон. За энэ номыг бид нар Мишельний одтой
одоо монголоор одоо юу гэж хэлдгийг мэдэхгүй байна. Michelin Star гэж ярьд юм байлээ. Одоо Michelin Star-тад одоо ресторан гэдэг ийм нэр хүндийг өгж эхэлсэн. Та нар хэрвээ санаж байгаа болоораа санаж байгаа бол юу байх вэ? Кинонд их гардаг те. Европод бол ялангуяа их байдаг шүү дээ. Кино минон дээр ч гэсэндээ гарч байгаа шүү. Энэ Michelin хоттой ресторан гэдэг. Айгүй нэр хүндтэй ресторанууд байдаг. Тэгэхээр энэ ресторанаас 3 төрлийн од л өгд юм байна. Нэг нь болохоор 1, хоёрдугаарх нь 2 одтой, гуравдугаарх нь 3 одтой заяа. За тэгээд 1 одтой нь болохоор одоо нэлээд өндөр зэрэглэлийн хоолтой одоо зогсоод өнгөрөхөд одоо зогсоод өнгөрөх шаардлагатай одоо ресторан гэж одоо нэрлсэн. 2 од нь болохоор яадаг вэ гэхээр маш сайн хоолтой бүр зориулаад аялал хийх ёстой гэдэг ийм 2 дахь одоо од нь тийм зорилготой. За 3 дахь од нь болохоор хүмүүсийг юунд уриаж байгаа юм гэхээр энэ үхээс өмнө заавал очих ёстой газар шүү. Бүр онцгой аялал шаардах газар шүү гэдгийг тодорхойлдог ийм 3 төрлийн ийм од юм байна. Тэгээ бүр энэ ингээд ном гарсан. Тэгээ 2025, 24, 23 гэд он болгондоо ингээд тус тустай номтой. Одоо тэр номон дээр нөгөө нэг хоолны газруудын танд Яг үнэ. За одоо Францад чи очих юм бол одоо Michelin ресторануудаар чи айлчлаарай гэдэг ингээд тэр номон дээр байгаа. Хаяг байршил бүх юм байгаа. Тэгээ 3 одтой юм уу 2 одтой юм уу 1 одтой юм уу гэдгийг ингээд бичээд өгсөн. Тэгэнгүүт Францчуудыг юу хийлгэж ийн гэхээр хараа Францчуудыг ингээд гадагшаа аялахад ингээд хүргэж байгаа. Ингээд явхад ингээд хүргэж байгаа байхгүй. Хүмүүс ингээд нөгөө нэг эхлээд энэ хоёр ерөөс ийм супер болно гэж бодоагүй. Ресторануудыг яваад үнэлж эхэлсэн. За энэ хоол бол жоохон тийм юм байна те. Тэгэхээр од өгөхгүй байх гэл те. Тэгэл 1 од өгж эхэлсэн. Дараа нь 2 од өгöd. Йоо супер 3 од гэсэн. Яг энэ үнэлгээнүүд нь хамгийн гол нь маш үнэнчээр байсан учраас хүмүүсийн ихний аяллууд яах вэ? Юмыг яаж үтгээгөө явж үдсэн байгаа. Гэсэн чинь Явж үдсэн чинь үнэхээр яг тэр одны дагуу үнэлэгдэх газрууд байсан учраас ам дамжаад энэ ярианд бүр ингээд супер болж хувраад төсөөлдөө та нар зүгээр л дугуй борлуулдаг компани ресторануудыг үнэлээд эхэлсэн байх юм шүү дээ. Иннээс болоод тухайн үед нөгөө 3,000 машин чийстэй. Женкээс танараа 30,000 машин шиг явж эхэлсэн. Тэгэх нь шүү дээ. Европоор ингэ явж эхэлсэн. Тэгээд энэ номнууд нь ийм байт юм байлаа. Францын 2025 оны Michelin одтой ресторанууд гэдэг тийм ном гарсан. Тэгээд Франц, Англи энэ төр гэдэг улс улсаар нь ингээд ангилсан ингэ байж байдаг. Бас номын зах зээлд ороод ирчихсэн. Тийм. Тэгэхээр хараа бид нар хэрвээ гадагшаа ямар нэгэн улс руу Европ руу ч юм уу тий хаашаа нэг хаана газар руу аялах гэж байгаа бол та энэ Michelin Star-ын энэ номыг олоод авчвал их зүгээр юм билээ. Ягаад тэгэхээр хоолны газар хайж ахаар тий хоолны газар хаана айтайхан газар байд юм бол энэ төр гэдэг. Одоо орчин үед яг бид нар Google review гэдэг нэг юм байдаг болсон л доо. Гэхдээ энэ Michelin Star гэдэг энэ нь болохоор 1890 оноос эхлээд бид нар өнөөдөр хүртэл явцсан ийм супер одоо хэмжих нэгж байгаа байхгүй юу. Тэгвэл доотлолт нөгөө тэр логог нь харж байна та нар тэр Michelin гэдэг энэ лого байгаа байхгүй юу. Эн чинь юу гэж Casper биш байхгүй юу. Энэ дугуй байхгүй юу. Тийм бэ те гарны ингээ бүлэгдөөд би бас яг тэгж бодсон байхгүй юу лээ. Нүд нь бас дугуй байна тий. Дугуй. Энэсээ дугуйгаар одоо гол энэ эдний лого нь байдаг. Тэгээд хэрвээ та нар мэддэг бол машины дугуйнууд дээр яг энэ Michelin-ийн лого байдаг. Тэгээд та нар Michelin гэдэг дугуйнууд байдаг шүү манайхан. Тэгээд анх бол энэ компани бол ерөөсөө дугуйны л компани байсан. Тэгж ягаад аваачаад рестораны бизнесүүдийг өөрсдөө ресторангүй рестораны бизнесүүдийг ингэж сурталчилснараа юу хийж ийн гэж итгэжсэн гэхээр нөхдүүдийг аялалд урайлсан л гэж өөрсдөө итгэж байгаа. Гэсэн чинь явж үнэндээ ямар ч хамааралгүй хоёр салбарыг хооронд нь ийм хүчтэй холбоосоор холбож өгсөн. Гэтэ одоо бол тэгээд нэг дугуй хагарахаар Michelin-аас ч авахгүй л байгаа л да хүмүүс. Өөр олон газар байгаа даа шүү. Тийм. Тэгтэл ингээд өөр хоёр салбарт маш том тесрэлт хийж чадсанараа ах トゥ Michelin-аар бол одоо ерөөсөө яг маркетингийн одоо ертөнцийн бас домгууд гэж ярьд юм билээ. Тэгэхээр маркетингийн сургуульд бол энэ хоёрын жишээг бол ингээд яг тогтмол ярьж мэрд юм билээ. Тэгэхээр манайхан хэрвээ аялах гэж байгаа бол Michelin Star-ын одоо ресторанаар үйлчлүүлээрэ. Сувд ундрахч маань бол хамгийн түрүүнд Michelin одтой тогооч гэж байдаг штэ энэ гэж бичсэн байлээ. Тэрнээс өмнө бол нөө Michel гэд бичсэн байдаг дугуй мөн үү гэж бас яг зөв байна. Зөв шүү ихчээ. Тэгээд сувд ундрахч хэрвээ гадны улсад байгаа юм чи бас гадны улсад байгаа хүмүүс бас нэр сонноос би Michelin хэдэн оттой ресторанаар орж үтсэн гэдэг туршлагаасаа хуваалцаач гоё комент хэсэгт бичээрэй. Би Michelin-ийн 2 оттой ресторанд орж үтсэн. Үн мөн нь бол амар юм бэлээ. Гэхдээ бол амт нь бол тасархаа юм бэлээ ч гэдэг юм уу те. Ингээ сайхан бичээрэй. Хэрвээ та Монголд байгаа залгах боломжтой бол 1146 104 5 дугаар залгаад та бас Michelin ресторанаар орж үтсэн бол
та бас энэ тухайгаа бас хэлээрэй. Тэгээд ресторанууд бас энэ одыг авахын төлөө бас тэмцдэг болсон. Тийм шүү дээ. Өөрсдийнхөө стандартуудыг айгу өндөрт. Одоо жишээлбэл бидний хувьд яг ингээд мэдгүй байгаа шүү дээ. Түүхийг мэдгүй байгаа. За энэ одны учрыг нь мэдгүй байгаа хүмүүст юу гэж таниулдаг вэ гэхлээр үйлчлүүлэгчийн хувьд юу гэж таниулсан бэ гэхлээр кинон дээр за одоо нөгөө нэг хүүхдүүдийн үздэг хүүхдийн кинон дээр хамгийн супер хоолтой, хамгийн супер үйлчилгээтэй ийм ресторан одоо жишээлбэл зочид буудлыг одоор дүгндэг штэ. Түүнтэй ижилхэн за яг түүнтэй ижилхнэр одоор дүгндэг нь энэ бишэлийн одоо юм байна гэж бодоод байдаг байсан байхгүй юу? Тийм яг. Бараг л тийм л гэсэн үг байх гэдэг штэ. Сони холбоосоо ууз. Тийм байна. Шаал. Айгуу сони Хоёр юм хоорондоо ийм нийцсэн. холбоотой гэж бодсон. Одоо ингээ радиогийн хөтлөгчөөс Эрка тэр бомтон болж софтвер одоо Apple шиг одоо компани байгуулад хүн болгоны нүд нь орой дээр гарна шүү дээ. Энэ үний туйлын зорилгод баяж. Элон Масктай адилхан болох гэдэг. За одоо тэгвэл миний түүх рүү ярих уу? За тэгээ. За одоо шүү дээ тий. Эхлээд дуугаас нэг сонсоод та эдэд маань мэдрэмжийг нэг өгөөд энэ ямар дуу вэ гэдэг. За сонсоод ч мэдчих байх та тий шууд. Тий. Нэрээ. Өөрөө дуулаад өгөх юм уу? Үгүй. Би юу гэж дуулах вэ? Ардын дуу шүү дээ. Ятар явж байна. Үгүй мэдгүй юм уу? Бодонтай юу? Мэдчин л да. Дагаа дуулж чадахгүй юм байна би. Гэхдээ энэ дог мэднэ те. Мэднэ. За түмэн Дэмбэрэлгуайн дуулснаар бидний хүртэл болж ирсэн Бүүвэл хорвоо гэдэг дууны түүхийн талаар бид ярих гэж байгаа гэсэн. Түүхийн талаар ярихаасаа өмнө энэ гайхамшигтай хүний талаар бид ярихгүй өнгөрч болохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр миний ярих түүхэнд энэ дууны түүх багтахаасаа гадна түмэн Дэмбэрэлгуайн амьдралынх нь хэсгэн түүхийг би багтааж ярих юмаа гэсэн үг. Маш их түүх агуулсан хүн л дээ. Энэ хүний амьдрал нь өөрөө тэр чигтээ бараг кино болмоор бүр маш олон тийм цуврал ном болмоор ийм түүхтэй хүн байхгүй юу? Монгол улсын нэр хүндийг за Монголын нүрийг тахалж явж исэн гайхамшигтай уран бүтээлчдийн нэрийг яхаа аргагүй мөнөөсөө мөн тухайн үедээ яг түмэн Дэмбэрэлгуй байхгүй л бол яг энэ дуу өгч мөхчих юм шиг мэдрэмжийг монголчуудад өгч исэн ийм гайхамшигтай хүний талаар бяцхан түүхийг би та бүхэндээ ярьж өгье. Маш олон дуугаас өөрийнхөө хоолоогоор тамгалсан байдаг тий. Тэгэлгүй яах вэ? Тэгээд дуу болгоно нь айгүй олон түүхтэй л дээ. Гэхдээ би энэ удаад бол энэ дууны түүхийг нь та бүхэндээ ярьж өгч байгаа. Магадгүй энэ тэнд сонссон ч гэж магадгүй хүн. Би түүх нь үү? Би бол сонсоогүй юм байна. Яг ингээд хүүхдүүдтэй ярилцаад тэгээд өөрөө ингээд намтар түүхийг нь бичсэн хүн болвол UB Life сайтын сэтгүүлч Инхт Цэг гэдэг хүний бичээсээр болоод би та бүхэндээ уншаад ойлгоснороо та бүхэнд ярьж өгч байгаа гэсэн. Энэ хүний ер нь ингээд хүмүүсийн намтрын талаар түүхийн талаар бичсэн бичвэрүүдийг нь би айгүй их унших дуртай байхгүй энэ сэтгүүлчин. Тэгээ энэ удаад бол маш гоё бичдэг. Тэгээд айгүй урт байсан. Тэгээ бүр маш детальны байсан. Чи бүр 3 хуудас юм тавьчихсан сууж шүү дээ. Тэгээ маш детальны байсан шүү. Тэгээд энэ дундаас би маш товчхон та бүхэндээ ярьж өгье. Бүр бас энэ дунд их сонин түүх гарч ирнэ. Чи яг уншихаас чи өмнө гяс нэг 2 коммент 3 коммент уншчих уу? За тэг. За чиний явуулсан дууг шууд таньж гин. Бүүвэл хорвоо, түмэн Дэмбэрэлгуй гэд. Түрүүний Мишелентэй холбоотой нөгөө ингэж гин тогоочд бол Мишелен стар гэдэг одыг бол өгдгүү маа. Ресторанд нөгдөг гинэ. Тэгсэн чинь хараа Жүүн Даги чинь Сингапурт байгаа штэ. Тэгэхээр Сингапурт бүр гудамжны хоолны газар хүртэл 7 жилийн дараалан Мишелений одыг авсан байдаг гэж нөгөө. Аргагүй л дээ Сингапур ч нөгөө хоолны деваажин гэж ярьдээ. За тэгсэн чинь сов дундрахгч маань тэр рестораныг нь бол мэдэхгүй юм байна. Каспер шиг нэг энэ мангар том логог нь бол гаднаа тавьсан дугууны газрууд зөндөө байд юм аа л гэж. Яг Каспер шиг гэдэг гэж байгаа зүг байгаад штэ тий. За ингээс одоо түүх рүүгээ орё тий. За түүхийн хувьд гэх юм бол манай гол дүүрийн эзэн болох Түмэн Дэмбэрэлгуй өөрөө 1939 онд төрж ирсэн. Тэгээ айлын ганц охин үр болон бол мэндэлжээс юм аа. Тэгээд яг бага насныхын тухай ярих юм бол бага насныхын амьдралыг сэдвлээд гаргаад ирсэн бүхэл бүтэн кино байдаг. Оо тийм үү. Тэр киног бид маш сайн мэднэ. За байж гараад болоорой. Дуучинтай кино гэсэн үг юм уу? Үгүй дуучинтай кино биш. Бага насны амьдралыг нь харуулсан гэж байна шүү дээ. Би ганц л үг нь хэлье. Мөн чи хүлээсэндээ гэж хэлээрэй гэсэн шүү. Ээж тэгж хэлээрэй гэсэн. Сүүлийн үед гарсан кино юу тий? Яа боль та хоёр нэрээ. Хуучны кино юм уу? Мэдгүй байгаа юм уу? Сүүлд гарсан баха. Сүүлд гарсан кино бол би бол үзэж амжаагүй бах. Хуучны кино бол санахгүй байна. Зүрхэнд шингэсэн үг.
Зүрхэн шивэнсэн үг. Сүүлд гарсан кино шүү дээ. Үзэг юм тоглооч үзэг юм байна. Тийм үзэг юм байна. Сони юм бэ. Хуучны кино мó. Хуучны кино. Тийм үү. Яг хуучны ч кино 2000 оны их үеийн кино. 2000 оны. За. Тэгвэл үзэг юм байна. Тийм үзээгүй гэсэн чинь бүр гайхчихлаа. Наад үгүй чи үзсэн бол наад үгүй чи шууд мэднэ л Уг дээ. нь энэ үгийг хилэнгүүт хүн болгон мэддэг. 2011 онд Зүрхэнд шивэнсэн үг гэдэг киног бат үлзий бичиж биш найруулж ингэж үзэгчдийн хүртэл болгож ирсэн. Тэгээ тэр киног бүр мэдгүй учраас бид хоёрт бүр ярихад жоохон хэцүү болчлаа. Үүмэрчлээ. 1939 онд одоо тухайн үед нь яг төрснийхэн дараахан төрөөгүй байхад нь шүү заяа жирэмсэн байхад нь аав нь ингээд дайнд яваад өгсөн байхгүй цэрэг татагдаад яваад өгсөн. Оо за. Цэрэг татагдаад яваад өгөнгүүт ээж нь ингээд яг ингээд жирэмсэн үлдчихэж байгаа штэ. Тэгэл ингээд яг ээж нь ингээд жирэмсэн үлдчихэд сүүлдээ ингээд хүүхдээ гаргаад ингээд ингэт нь хажууд нь аавынх нь ээж нь аавынх нь төрсөн ах нь буюу аваг тал нь ингээд хамтдаа нэг гэрт нэг ойрхон ингэж байдаг айл сахалтууд байж тээ. Тийм тэгэж байдаг байсан гэсэн үг. За тэгэл хүүхэдтэй охиндоо бол ярьж өгж байгаа штэ танаа аав чи ийм хүн байсан аав чи айгүй мундаг аавыгаа ирэхлээр хоёлаастаа гурлаастаа ингэж амьдрын шүү ингэж байна шүү ийм гой зүйлүүд болно аав нь ийм мундаг хүн аав нь ийм хийдэг байсан гэл ингээл охиндоо дүрслэл үзүүлэх гээл баян ярьж өгдөг байсан л гэнэ л тээ. Тэгээ төд удалгүй охин нь төмөн тамиралгаа за 4 нас хүрэхийн алдад бол ээж нь хүн дээр өвдсөн байхгүй юу. Тэгээ хүн дээр өвдөөд тэгээд ерөнхийдөө бол за би ер нь цаашаага уртудаа наслахгүй нэ гэдгийг ерөнхийдөө мэдчихэж байгаа гэсэн үг юм. Тэр хооронд аавынх нь ээж нь буюу эмээ аваг ах нь бол маш их хасарсан. За үеэл талынх нь ч гэсэндээ үнэхээр их хасарч исэн. Маш их сэтгэл дэвсэж исэн гэсэн үг. Ягаад гэвэл одоо нэг хэлээр ярих юм бол маш сайн хадмуудтай байсан л гэсэн үг байхгүй юу? Ямар хөөрхий. Тэгээд нас баран бартал нь яг дэрэгдэн тэдгэр хүмүүс байсан. Тэгээд яг нэг амь тавихын өмнөхөн охиноо дуудаж ирээд ингээд юм хэлдэг гинэ. 4 настай ахтан тийм. 4 настай ахтан. Уг нь бол жоохон охин байхгүй юу ч ойлгож мэдгүй. Гэхдээ охиноо дуудаж ирэнгүүтээ чихэнд нь гэж хэлээрээ гэдгийг нь хажууд нь сонсож исэн нэг үеэлэгч нь сонссон юм байна. Асарч исэн. Тухайн үед нь болоод яг юу гэж хэлснийг нь мэдэхгүй штэ. Тэгээд ээж нь ч өнгөрсөн түүнээс хоошоо 2 3 жилийн дараа аав нь өөр хүн дагуулад хүрээд ирдэг байхгүй. Ааваас нь сураг ерөөсөй байхгүйсэн штэ. Дайнд өнгөрсөн юм уу юу болсон юм мэдгүй. Тэгсэн чинь өөр хүн дагуулаа хүрээд ирдэг. Тэгээ тэр үед юу гэж бодогдсон бэ гэхлээр яг нэг эхнэрээ өөр хүнтэй суугаа явцсан л гэж бодсон л юм шиг байгаа. Гэтэл эхнэр нь бол байхгүй болчихсон. Охин нь тэнд байсан. Тэгээд аавыгаа харчаад нөгөө яриад байсан аав нь өөр хүнтэй ингээ ирчихлээр охин мэдээж гэрвшээл ингээл нэг эвгүй болоод ойртож чадахгүй ингээл гачин болно штэ. Санаа зовоол бишүүрхээл те. Иймэрхүү үйл явдлууд болноо. Тэгэл тэр хооронд чинь бол аав нь охинтойгоо ингээл найрсаг харилцах гал охинтойгоо дотн болох гал нилээ үздэг байхгүй юу. Тэгээд яг уу кинон дээрээ болвол аавтайгаа дотн болж чадахгүй байсараа байгаад аав нь яваад өгдөө. Буцаад хот руу нөгөө шинэ ихнэрээ дагуулад явдаг байхгүй юу. Тэнд байж чадахгүй нэ гэд тэгээд хот руу яваад ингэхт нь нилээ хол мартаа явсныхан дараа охин нь араас нь анх удаа ааваа гэж чанга дуудаж жаад гүүж очиж жаад энэ үгийг хэлдэг байхгүй юу. Мөн чи хүлээсэндээ гэж хэлээрэ гэж ээж хэлсэн шүү гэж хэлээд буцаад гүгээ явдیں۔ Тэр үед наав нь бол над дээр ирж гинэ гэж бодсон боловч ээжийн хэлсэн үгийг нь хэлдэг байхгүй юу. Хэлэх гэж л гүйсэн байж хэлэх гэж гүйжсэн гэсэн. Яг амьдрал дээрээ бол хэсэг аавтайгаа шинэ хойд ээжтэйгээ ингээд амьдрсан. Тэгээ үнэхээр нөгөө нэг тасал болоогүй эвгүй байсан болохоор нь аваг ах нь эмээ нь за буцаад дассан сурсан газраа хүрээд ирдээ. Анхнаасаа л энд байсан юм чи ингээд аваг ахын дэргэд ирснээр ингээд амьдралын цаашгаа ингээд үргэлжилдэг байхгүй юу. Тэгээ яг энэ кинонаас нь кино болвол Түмэн Дэмбэрлэггүй амьдралаас сэдвэлэн бүтээгдсэн юм ном байдаг байхгүй бүр. За би та бүхэнд бүр энийг хэлье заяа. 1940 1900 Далхаагийн норын 1983 онд туурвсан мөнхийн дуудлага туужаар 83 онд мөнхийн дуудлага туучин дээр Түмэн Дэмбэрлэггүй амьдралыг олол шингээж бичсэн гэсэн үг байгаа даа штэ. За үүнийг болохоор 2011 онд Осрын Бат үлзий өөрийн болох Осрын 80 жилийн Мэндэлсний 80 жилийн ойдон зориулаад үүнийг найруулж кино болгож гаргасан юм байна. Тэгээд мэдээж бас нөгөө туужийг бичсэн зохиолч маань ч гэсэндээ хэлж байгаа штэ. Би энийг болоо Түмэн Дэмбэрлэггүй амьдралаас ингэж бичсэн юм а гэж хэлсэн. Харин
хинээс Батүлзээ гоёгоос асууж байгаа хгүй. Яагаад ингэж чи бас энийг кино болгоё гэж бодсон юм бэ гэсэн чинь яг тэр үгэн дээр л байсан гэж байгаа. Аава Мөн чи хүлээсэндээ гэж хэлээрэ гэдэг үг л ингээл гогдоод явцсан гэсэн чинь би ч гэсэн бас тэр үгэнд л гогдоод явцсан гинэ. Тэгээ нэлээд том болсон дараа үеэлэгч нь асуусан юм байна. Амар тий. Тэр үед ээж нь чамд юу гэж хэлсэн бэ гэсэн бас ингээд яг мэдгүй байхгүй. Тэгээд магадгүй мөн чи хүлээсэндээ гэж хэлээрэ гэсэн байж магадгүй гэсэн бодлоос үүсэж энэ үгийг зохиолч маань гаргаж ирсэн гэсэн үг. Наа киног чи ер нь үзсэн. Мартгандсан л байна. Яг наад хэсэг дээр чи уйлдаг байхгүй. Тийм, яг энэ Сад хэсэг дээр Гэхдээ уус тэгэл юм байл л да бодохоор л. айгүй хөөрхөн охин мохин. Гэхдээ энэ тэгээд нөгөө нэг харилцаа холбоо тийм муу байсных л байна тий. Ааваа. Мэдээ хүрэх боломж байхгүй шүү дээ тий тэр үед бол. Амар. За одоо цаашаа үргэлжлүүлье. За тэгээ. Түмэн Тэмбэрлэгоо бол одоо ингээд 4 наснда ээжгүй болоод өнчрөө тоцорсон. За тэгээд мэдээж аав нь ирсэн ч гэсэндээ ааваасаа хэсэг хамт байжгаад аав гахандаа ирж амьдраад эмээтэйгээ хамт ингээд амьдэрсэн гэсэн үг шүү дээ. Эмээ аав гах нь маш сайн хүмүүс, бэрэг чинь маш сайн хүмүүс байсан. Маш гоё хүмүүж байсан. Цэрэглэн, цовоо гэ бусдыг хайрладаг, инэрдэг, хэлий гэснээр шууд хэлцдэг тийм нэг сэргэлэн охтууд байдэн штэ. Яг тийм охин болж өссөн байгаа байхгүй юу? Тэгэл мэдээж яг замлан ингээд цаашаа үргэлжилж байгаа юм л та. Ингээд сумд нь ингээд баригаад ирээл шалгаруулж аваад, авьяастай хүүхдүүдийг шалгаруулж аваад цаашаа яваад энэ дунд бүр авьяасгүй гэж хотод ирээд 3 удаа гологдсон штэ. Түмэн Тэмбэрлэг. Хөрхи. Тийм үү? Тийм. Алд юм байна тий. Тэгэж ярих юм бол шалгаж ирсэн хүмүүс над чиг юм байсан юм болоо. Үгүй бас мундгууд байгаа байхгүй. Тийм үү? Дуугаар анх үзээгүй. Циркийн жүжигчин болох гэж үзчихсэн. Тийм билгтэй. Тэгээд циркийн жүжигчин болох гэж үзээд чадаагүй учраас дуугаар ингээд үнэхээр чи авьяастай гэдэг дуугаар үзэх гэсэн чинь дуугаараас чадаагүй ингээд 2 удаа бас бүтлгүүтээд дараа нь бол заавал энэ хүүхдийг аваарай гэдэг бичгийн дагавар ингээд авч мавжаад одоо бидний мэдих маш гайхамшигтай юм уран бүтээлч байгаад байгаа гэсэн үг байхгүй юу? За одоо би уран бүтээлээс нь гадна амьдрал руу орох гэж байна гэсэн үг. Дууны түүх бол өөрийнх нь амьдралтай тэр тусмаа өөрийнх нь хүүхдүүдтэй холбоотой байдаг байхгүй юу? Тэгээд тэр нь юу вэ гэхээр яг ингээл уран бүтээл нь ингээл гоё яваал олны танил болоод ингээл ингэж явах хооронд радиогоор мэдээж дуунууд нь ихшилж байгаа штэ. Дандаа л ер нь 3 дууны бараг нэг нь 10 дууны бараг 5 6 шахуу Түмэн Тэмбэрлэгын дуунууд ингэж явдаг байсан гэж байгаа байхгүй юу радиогоор. Захиа махиа бол айгүй ер нь эзтэй. Тэгээд дээрэс нь ирчүүд бол араас нь янзын гүн эзтэй. Гэтэл нэг ангаахын сургуулийн оюутан эмч болох залуу ингээл захиагаа хүнээр зөөлөгдөг байсан гинэ нэг найзаараа. За. Тэгэл өөрөө очиж чадахгүй. Жоохон сонирм ингээл яагаад ичиж мичил байгаа штэ. Тэнгүүт ингээд найзаараа зөөлгөж байгаа байхгүй. Тин чи найзаараа зөөлгдөг байсан чи нөгөө найз нь сэргэлэнтэд яг өөрийнх нь сэтгэлийг илэрхийлээ захиагийн зөөж явахдаа бас сэтгэлээ очроо ахна. гэр бүл болж исэн байхгүй юу? Очроо ахна тэр. Тийм тухайн үедээ бол гэр бүл болж исэн гэсэн. За тэгээ гэр бүл болоод уг нь бол манай хоёр маань 2 охин 1 хүүтэй байх байсан. Хөрхи эндцэн юм уу те? Үгүй эндээгүй энэ юу төрсөн бүр хүн болж гарч ирсэн уг нь бол. За 2 охин нь төрүүлж дөрөөд баг нь бол хүү байх байсан гэсэн үг. 1967 онд 1964 онд Бүгд найрамдах Монгол ард улсын гавьяат жүжигчин болж улсаас шагнасан 120 мянгатын анхны байранда орохдоо анхны охиноо үлгэд авсан. За. Энэ хоёр маань. Тэгэхээр энийн сайн тогтоогоод байгаа Бүгд найрамдах Монгол ард улсын гавьяат жүжигчин 1964 онд 4 онд авах та. Анхны охиноо үлгэдэж авсан юм байна. За 1967 онд 2 дахь охиноо үлгэдэж авсан. За 67 онд 3 юу лээ? Тийм 3 насны зэрэгтэй. Тэгмүүд 67 онд болохоор Монгол ардын урлагийн сурталчлан таниулах ажлын хүрээнд соёлын ам зөвлөлт Болгар, Герман, Польш, Унгар, Чех, Алжир, Мал, Гвиней улсад айлчлан тоглох болсон юм байна. Тэгсэн манай Түмэн Тэмбэрэл заавалчгүй тоглолтод нь орох болоод нэлх нэраа бийтэй байгаа штэ. Дөнгөж төрснийхэн дараа нөгөө хөдөө байгаа бэр ихч дээрээ хүүхдээ авчид өгсөн. Нэлх хүүхдээ. Та харахаас өөр арга байхгүй гэдэг. Угаасаа нөгөөдөл нь байнгын холбоотой байдаг. Ингээл хүүхдийг хараад мэдээж эн чинь урлагийн хүн учраас тэгээд нөхөр нь бас эмч байхгүй юу? Эмч учраас ингээд хоёр талд ажилтаа байгаа даа штэ. Тэгээд нэлх хүүхдээ ингээд бас үлдээгээд бэр их чинь өөрөө нэлх биетэй хэрнээ ингээд үлдээгээл авчихсан. Яг нийгэм яг тэгдэг байсан баг те. Ямар ч найраа байхгүй те. Явгээд яваад авч үлдээл те. За энэ хооронд бол мэдээж нөгөө нэг урлагийн хүнтэй хандлна гэдэг чинь бас амаргүй даваа штэ. Тэгээд нөхөр нь ингээд хардаж хэлсэн. Айгүйх явсан байна те. Гадуур
дор явж исэн. Гар хурж эхэлж исэн байхгүй юу? Баларсан юм бэ. Тэгээ ингээ байж ах хугацаанд 1970 онд бүл нэмээд хүсэн хүлээж исэн хүүтэй болсон. За тэгээд хүүтэй болвол цагаада гэдэг нэр хайрлаж исэн юм байна. Тэгээ маш их хүсэж исэн. Мэдээж нэг уур амьсгал, гэр бүлийн уур амьсгал онцгой болсон байх үед хүү гараад ирсэн. Тэгээ тэр хүү гэхлээр тухайн үед бол бас л нөгөө нэг нилээ ингэж үздэг байсан шүү дээ. Одоо нэг удам залхах хүүч гэдэг юм уу те, иймэрхүү ярианууд их гарч байгаа. Тэгээд хүүгээ маш их хайрладаг байсан гинэ. Тэгээд нөгөө нэг театр руугаа дагуулаад явдаг, эн тэнд ингээд байсан дагуулаад гэдэг юм. Нэг сайн тал хийх гэдэг юм. Тэг ингээ эн тэнд ингээд дагуулаад явдаг, маш их хайрладаг, тоглолтынхаа малгайг нь өмсүүлчихэл эн тэрнгээр ингээд явж идэг. Тэгээд эн тэнд ярьсан хүмүүс нь хүртэл өөртөө ойрхон байлгасан байна. Хамт ажиллаж байсан хүмүүс нь хүртэл хүүдээ маш их айн байсан, үнэхээр их хайртай байсан гэл тэгдэг. Гэтэл хүүн бөөрийн өвчнөөр 5 настай нас орсон. Бүү том болсон юм тий. Тий, нэлээд том болсон гэсэн үг байхгүй юу? Харамсалтай юм бай. За. Тэгэхээр хүүгээ авсан хүн чинь маш хэцүү байгаа шүү дээ. За үргэлжлүүлж арай. За хүүгээ алдсан хүн чинь хэцүү л. Хоёр охин нь бол одоо байгаа юм ба штэ, байгаа юм байна. Нэг нь бол хөдөө байгаа юм байна. Үгүй. Тэгээд яг тухайн үед л хөдөө үлдээгээд буцаж ирээд авч байгаа. Би бүр тэрчгээрээ үлдээсэн болоо гэж бодохгүй юу? Үгүй нэ ажил ихтэй үлдээсэн. Зөв. Хүүн өнгөрсөн. Тэгээд хүүн өнгөрөөд хөдөөлүүлээд 2 хоногийн дараа жага 5 настай гэж айгүй том болцсон юм байна тий. 2 хоногийн дараа тоглолттой байсан. Тэгээд урлагийн хүн чинь шууд тоглолтондоо ороо явсан. Нөгөө тушаалаар тий. Одоо нийгмийнхаа шаардлагаар урлагийн хүмүүс чи өөр ингэсэн одоо мэдрэмж баг байх шгүй тий. Шууд тоглолтонд оруулсан л баг та. Ер нь л урлагийн хүмүүс хатуу байдаг шүү дээ. Тийм. За тэгээд үүнээс хойш нөхөр нь болол салаад явсан байдаг. Тэгээд төмөн Дэмбэрэлгой ер нь бол хүүгээ маш их санаж, маш их битгэрж нөгөө цээжээ ингээл урхан холгуул юм мэдрэмжүүдийг авдаг байсан. Тэгээ харахгүй нөгөө ажил нь үргэлжилж байсан, октод нь ч гэсэндээ байсан. Тэгээ тэр хугацаанд юу бодож байсан бэ гэхээр хүүгээ санаад хүүгээ санаж байгаа маш олон хүмүүсийг сэтгэлийг нь твтэх нэг сайхан. Нөгөө дуу чинь ийм юм байна штэ. Дуу чинь ийм юм байна штэ. За би бас уйлах гэдэг шүү. Манай Эрка үргэлжлүүлээ ганцаар. Дуутай болох юм сан гэж би арга байсан гэсэн үг. Тэгэл бодоол түүнийгээ бас ингээл найз нөхөдтэй яриад бас хамгийн дотны найз болох цэцгээдэй ч гэсэндээ хэлдэг байсан гинэ. Би нэг ингээл гоё ингээд дуутай олчих юмсан. Хүүгээ санах болгондоо тэр дууг дуулдаг. За тэгэл бусад хүүхдүүдэд санаж байгаа хүмүүсийн сэтгэлийг нь дэвтээдэг ийм дуутай болчих юмсан гэдэг байсан юм байна. Тэгээд давг дурж найрагч түнд зориулан шүлэг тэрлэж ардын жижигчин хөгжмийн зохиолч мөрд орж аялгауг нь бүтээсэн Бүүвэл хорвоо гэдэг дуу бүтчихсэн гэсэн үг. Сэтгэл зүрх бүр бодит амьдрал шингэсэн гайхалтай доо. Тэгээ ээж нь бол хүүгийнхээ ойлгоо байж тий. Хүүгийнхэн зургийг яг ингэдэг байсан. Цээ зургийг нь ажлын үнэмлэгтнийхээ ард ингээ хийчдэг байсан гинэ. Тэгээ баян ингээ зүрхэн тушаа газараа ингээ хадгалж явдаг байсан гэсэн үг. Тэгтлээ хүүгээ их санаж өгүүлж хайрлаж ирсэн гэсэн үг. Тэгээ үүнээс хойш дахиж нэг хүнтэй суусан. Дахиж нэг охинтой болсон байдаг. Ингээ 3 охинтой үлдэж байгаа юм байна тий. Тий ингээд 3 охинтой үлдэж байгаа гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь охиноо ч гэсэндээ бас 1900 зааж байгаарай. 3 дахь охиноо төрүүлэхдээ бас төрийн мундаг шагналыг авч ирсэн байхгүй юу? За. Төрийн дээд шагналыг авч байхдаа 3 дахь охиноо төрүүлж ирсэн. За бодвол баг охин нэг 1980 онд. 1980 онд төрсэн гэсэн. Гавьяат авч ирсэн ч гэсэн. Тэр авцаалах тий. За ингээд ийм гайхамшигтай хүний бас амьдралаас нь сэдвлээд дунд нь бас ингээд гарч ирж исэн түүхийг нь харуулсан бяцхан түүхийг би та бүхэнд ярьлаа. Одоо харин сонсомоор санагчлаа одоо бүр сонсож үзье гэж бодож байна. Энийг дуулахдаа одоо тийм гонигтай мэдрэмж төрдгөө шүү дээ. Надад ерөөсөө энэ одоо яг энэ дууг дуулахдаа нэг юм зүгээр яг ингээл яг гой дуулдаг шүү дээ тий. За сонсъё. Бүүвэ хорвоо. Бүсгүй хүний хоолой нь бүүвэн дууны уянгтай билээ. Буурал хорвоо тэгэхээр бүүвэн дууны үлгий билээ. Бүүвэл хорвоо бүгдээрээ бүүвэ элэг бүтэн эвсэг явъя. Бүүвэл хорвоо бүгдээрээ бүүвэ инх минд элэгсэг явъя. Хүний алаг зүрх нь ээжийн сүүгээр амилдаг билээ. Хөвчин дэлхийд ихлээрээ ээжийн сүүний амьтай билээ. Бүүвэл хорвоо бүгдээрээ бүүвэ элэг бүтэн эвсэг явъя. Бүүвэл хорвоо бүгдээрээ бүүвэ инх минд элэгсэг явъя. Хүний ихчүүд үрсээ алаг зүрх шиг хайрладаг билээ.
Хорвоо дэлхий тэгэхээр хүнээс дээд нь үгүй билээ. Бүвэл хорвоо бүгдээрээ бүвэ элэг бүтэн. Эвсэг явъя. Бүвэл хорвоо бүгдээрээ бүвэ. Инх минь элгсэг явъя. Хөгжмийг бүгд найрамдах Монгол ард улсын төрийн хошоо шагналт ардын жүжигчин Лувсан Жамбын мөрд орж, шүлгийг Лувсангийн давгд орж, дуучин бүгд найрамдах Монгол ард улсын ардын жүжигчин. Ястогой. Ястогой шүлэг. Ястогой дууг. Ястогой түүхтэй нь олж ирж бидэнд бас мэдүүлж. Бидний бас мэдрэмжийг өөр ертөнцид тавьсан. Заяад баярлалаа. Амбын түмэн дэмбэрл. Бүвэл хорвоо. Ястогой дуу байла. Одоо энэ дууг сонсохоор одоо шал өөр юм бодогдох нь шүү дээ. Өөр ертөнцийн ийм одоо мэдрэмж явах нь шүү дээ. Энэ ч уйлдаг юм байна. Яа. Хэцүү хүн алдна гэдэг чинь. Урлагийн хүн гэхэд гэхдээ арай өөрөөр бас бодож байгаа байхгүй. Тэрний юу вэ гэхээр бас ингээд шаналаад ингээд суухаасаа илүү шаналлаа юугаар дарах вэ гэдгээ бодож байна. Бас түүнийгээ бусдад яаж бусдын шаналлыг юугаар дарах вэ гэдгээ бодож байгааг нь бодохоор нөгөө хүн одоо сонсож байгаа хүн болгон дийлийнх нь ээж байгаа, дийлийнх нь аа байгаа штэ. Өөрийнх нь энэ шаналлыг яах та гэж хүний шаналлыг бодож байгаа. Маш их хайр хүргэжсэн. Тэ яг хоо бас их өрөвцсөн. Бас тэгтээ ингэдэм гэсэн нөгөө өөрөө ч миний бодлоор бол айгу ухаантай байна л да. Ингиж гарах ёстой л ингэсэн л дээ. Бас ингэж ойлгох ёстой бол ойлаад тэ. Бид нар заримдаа нулимсаа ингэ барих гад идэг штэ. Ойлаад ингэ асгарж ээж хүн дотроосоо ингэ итгэрч идэг л ингэсэн л дээ. Тэгэхээр нөгөө нэг би бол тааж байна. Түмэн дэмэрлэг энэ дуу дуулах та хичнээн удаа дуусгаж чадахгүй дуусгаж исэн бол тэ. Хоолон зангирж исэн бол хичнээн олон удаа нөгөө нэг бяцхан үрийнх нь одоо тэр инээгээ гүйж байгаа дүр зураг харагдажсэн бол тэ. Их гоё маш гоё түүх олж ирсэнд баярлалаа заяа. Салфетик дээр бэлдэх хэрэгтэй байсан юм шүү дээ. Би яхаа нөгөө уншиж байхдаа өөрөө ийм мэдрэмж авч ирсэн учраас магадгүй найруулагчийг арт ингээ ая дэвснэ гэж мэдээдсэн байхгүй. Ая дэвсгээр л би ингээ амар сонирхолжтой. Би одоо түмэн дэмбэрлэг асар их юм хүмүүний орчлонд юм асар их сэтгэлийн төвчээртэй хүн гэж би харж байгаа. Би бас эмээгээ маш их хүндэлдэг байхгүй. Манай эмээгийн хоёр хүн бас ингээ нас орцсон. Тэгээ би өөрөө хүүхдтэй олон хүүхдтэй болоод ингээ одоо хардаг байхгүй. Яа өөрийнхөө өмнөөс одоо төрүүлээ оруулчваа тий. Энэ би л даахгүй сэтгэл зүй шүү тий. Тийм. Үнэхээр хэцүү. Тийм даахад маш их хэцүү. Тэгээ өнөөдрийн түүхэнд булангаа бас бүүвэл хорвоо дуун дээр гарсан яг энэ нэг тахилтын үгээр нь би дуусгая гэж бодоод байгаа байхгүй юу? Бүүвэл хорвоо бүгдээрээ бүүвэ элэг бүтэн эвсэг явъя. Бүүвэл хорвоо бүгдээрээ бүүвэ инх минь элэгсэг явъя гэдэг үгээр дуусгамаар санагдсан. Бүгд элэгсэг инх минь аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг өнгөрүүлээсэ гэдэг энэ сайхан ерөөл тавьжийн дунд банд бүтсэн юм шиг санагдсан. Тэгэхээр энэ сайхан ерөөлөөр ч гэсэндээ өнөөдрийн түүхэндээ бас өндөрлөё гэж бодчих. За тэгье. Түүхэн өндөрлөнгөө надад бас нэг сүүлийн нэг мэдээ байгаа юм. За. Тэгээд энэ мэдэгээ би бас одоо мэдээч байхаа түүх юм байгаа. Тэгээд бидний бас мэдэх ёстой түүх болов уу гэж би бодоод ингээд бэлдэж ирсэн. 1990 оны 4 сарын яг энэ өдрөлдөө бас Монголын түүхэнд бас их сони юм болсон. Тийм шүү дээ нэрээ. Тэгсэн шүү дээ. Манай хоймор нутаг гэж ярьдаг шүү дээ. Хөвсгөл нутгийг тий. Хөвсгөл нутагт нэгэн манай инх тайван ихчийн гэр бүлд нэг бяцхан хүү мэндэлсэн байдаг. Одоо тэгээд энэ яг энийг гэдэг байна. Энд чинь жохол түүх шүү дээ. Энэ чинь жохол түүх шүү дээ. Тэгээд тэр хүү өөрийнх нь нэр бол арай өөр л дөө. Гэхдээ өөр нэрээр овголж явдаг. Тэр нэр нь бол одоо Мизү гэдэг юм байгаа. Овголдог нэр нь. За тэр овголдог нэр нь ямар учиртай юм бэ гэхээр хараа. Нэг Брюсли ах нэг удаа ярилцсанд орж байхдаа ингэж хэлсэн байдیں۔ Ер нь бол ус шиг бай гэж. За. Тэ ингээд тэ дөрүүлжин савнд чамааг хийвэл чи дөрүүлжин бол. Тэ. Өөрөнхий савнд хийвэл чи дугуй бол. Тэ байга орчиндөө ингэж дасан цогц тэ. Ингээд өөр бай гэдэг гэсэн тийм усыг дийлдэг юм энэ ертөнцид баг байхгүй шүү гэж хэлсэн тийм ярьцлага байдаг байхгүй. За тэрнээс улбаалаад одоо манай одоо Мизү бол одоо яг өөрийнхөө энэ нэрийг өөртөө өгсөн байдаг. Мизү гэж. Тэгэхээр
Өнөөдөр бол Мизүүгийн төрсөн өдөр нь байна. Төрсөн өдрийн маяг мэд төргий. Төрсөн өдрийн минь төргий. Happy birthday To you. Happy birthday to you. Happy birthday dear Mizuu. Happy birthday to you. Нэг камерын дээр гардггүй болохоор ингээд нэг Айгу хэцүү. бид гурвал Наашаа хүрээд ирэх юм уу? бид гурвал ингээд дуулах юм байна л да. Ингээд ороод ирэх юм уу? Хүн амтнд Орж ирэхгүй гэдэг. Орохгүй толгоос гисэрж байна. Манай Мизүү. Энэ өөрийнхөө төрсөн өдрийг мартсан байсан уу энэ одоо? Тэгээ бид гурыг мартсан гэж 4 бодсон чи. сарын хувьд гэвэл Мизүүгийн гэр бүл чинь 4 гишүүнтэй байхгүй. 4 гишүүнийх нь дөрүүлэнгийнх нь төрсөн өдөр болдог. Хамгийн сүүлийн базаад аавынх нь төрсөн өдөр болдог байхгүй юу? Аавынх нь төрсөн өдрөөр базаа дуустдаг. Мизүүтэй болон гэр бүлд наад жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө Улаанбаатарын өглөөгийн ноён нуруу тулах баган юм шүү. Бидэнтэй хамт байдагт баярлалаа Мизүү. Төрсөн өдрөө сайхан тэмдэглээрээ нийт сонсогч болон хамт олноос нь энэхүү мэдчилгээг дэвшүүлж байна. Тэгээд энэ жил одоо Назарке болон Мизүү хоёрын маань одоо 10 жилийн ой болж байгаа гэрэлснээс хойш. Тэгээд энэ хоёр маань хоёр сайхан хүүхэдтэй. За ингүүмэл эрдэнэ гэж байгаа. А нөгөөх нь инжир эрдэнэ. Ингүүмэл гэдэг нь хараа тоо واخгүй юу? Ийм хязгааргүй одоо тэр бом гэсэн утгатай. Өөрийнх нь нэр бом эрдэнэ واخгүй юу? А хүүхэд нь инжир эрдэнэ гэхээр одоо тий ингүүмэл эрдэнэ гэхээр тий ийм тоотой юм одоо эрдэнүүд байх нь шүү дээ. Гуруулаа эрдэнэ тэгээд. Гэрээр дөрөл эрдэнэ сууд Боо эрдэнэсэн дунд л одоо Назарке одоо чи тий. Төөсөн л хүн байх нь. Ааха. Маш их баярлалаа. Баяртай, жаргалтай эхний булан маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр түүхэнд болсон маш олон гоё зүйлүүдийг хамтдаа сонсож мэдлээ. Одоо тун удахгүй дараагийн булан руугаа шилжих гэж байна. Та сувга бүү сайлаарай. Тун удахгүй дараа минь танд хүрэх болно. Их дэлхийн хаан ихтэй. Эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд энд дурсагдлаа. Түүх энд. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Надад нэг гоё шүлэг байд юм аа. Дуу болгочвол гоё те. Биш наа ч одоо easy болсон шүү дээ хөө. Яаж? Юу доорой мигээр ороод болоо. Улаанбаатарын өглөөгийн до ре ми. Тийм ээ. За ингээд Дороми эхэллээ. За Дороми эхлэхдээ зэрэгцээд сая нөгөө нэг заяа маань бас уйлж унжаад бас боо юм болсон болохоор зүрх мөрхөө дарж амцсангүй. За одоо газ эхлүүлээ зүрхээ дарчих юм дээр. Одоо шүү зүрхэн давалгаа манайхан бүр аль хэдийн дараад эхэлчихсэн байлээ. Эхэлсэн байна. Зүрхэн давалгаа явж байна. Зүрхэн давалгаа явахаасаа гадна хоёр булангийнхаа дундаа нөгөө бэлгээ задалдаг штэ тий. Оо тийш дээ. Өнөөдөр бэлгээ гялц задалчих заяа. Тэгье. Тий. Мизүүгийн төрсөн өдрийн билуунаас нэг цэсмийг идэх хэрэг. Ялан байхгүй байгаа юм шүү. Ялан гэсэн чи Мизүү нүднэ гэж цаана. Юу билүү яриад байна. Бид гурав энэ сууж байгаа болохоор Мизүү мэн яг жарга байхгүй шүү. Одоо хоногийн даваа ажлын эхний өдрөөс ахгуулаад ажлын сүүлийн өдөр хүртэл даваагаас баасан гариг болгоны 7 цаг 15 минутаас 8 цаг 45 минутын хооронд бидэнтэй хамтдаа өглөөг угтаж байгаад тань баярлалаа гэд бидний зүгээс бицхан бэлий бэлддэг байгаа. Энэ удаад болохоор танд болон танаа гэр бүлд ч гэсэндээ бас зориулагдсан бахаа гэж бодож байна. Тэр юу вэ гэх юм бол эргэлнэ. За би хэлээ. Бүх хүн одоо машинтай л байгаа шүү дээ. Жагаагаас бусдна. Тэгээд манай радиогийн жагаа машингүй шүү дээ. За гол ярианд машинтай байгаа. Тийм учраас Али орж ирсэн. Тийм учраас та бүхэндээ одоо яг энэ бензиний үн нэмэгдэж байгаа энэ нэг цэвүүн цагт те бас гэр бүлд чинь дэмтэй байх үүднээс машины чинь банкийг одоо 100,000 төгрөгийн бензинээр дүүргэж өгөх. Дүүргэнэ л гэсэн үг шүү дээ. Дүүргэн л 100,000-д бол дүүрч. Зарим машин бол дүүрдгэн байлээ шүү. Тийм болохоор 100,000 төгрөгийн бензиний эрхийг одоо танд өгнө. Ааха тэгэхээр энэ 7 хоногийн буюу маргааш нөгөөдөр бэлэг булангаар маань 10 хүрд одоо үзээд байдаг үстэй. 11 дэх хүрдэн дээр яг энэ бэлгийн эзэн маань тодрох боломжтой гэсэн. Алтан шар замыг тань өрөөгөөд гэр бүлтэйгээ амралтын өдрийг хашаа чамаагүй зугаалж өнгөрүүлээрэ бензин дээр санаа зовоороо гэд бид бензинийг танд өргөж өгөх гэж шүү. Энэ бол бас л алт эзтэй. Алт. Тийм шүү дээ тий. За одоо харин Дороми эхэлж байна. Доромигийн хувьд хэм болвол юу болох вэ гэхлээр бид
тантай хамтдаа нийлээд дуу бүтээдэг байгаа. Тэр дуу маань ихтэй төр жанраа бол бас сонгочих тий. Тэгээ. За тэгээд төр жанрыг нь бид нэр сонгоно, үгээ хамтдаа бичнэ. За тэгээд цаашлаад хорвоо дэлхий дээр байхгүй цорог ганц оюуны өмчийн эрэхтэй тэр тусмаа Монгол битгий дэлхийн ертөнцийн дээр хамгийн отхон уран бүтээлийг бид үлгийдэж авдаг. Тэгдэг. За ингээд энэ уран бүтээлийг өлгийдэж авахын тулд шат амжилтууд явнаа. Сэдвээ өгөөд за сэдвтэй холбоотой та нар шин чанаруудыг нь бичих гээд байгаа шүү. За өнөөдрийн сэдв нь юу вэ? Өнөөдрийн сэдв бол найз гэсэн сэдвэр өрнөх байгаа. Найз гэдэг нэрээр дуу хийн. Найз гэхээр хамгийн түрүүнд та юу бодогддог вэ? Тэр зүйлүүдээ бодлуудаа бидэнд бичиж илгэнэ гэсэн үг. Найз түшигтэй ч гэдэг юм уу те ингээд явна гэсэн. Дууныхын жанр нь ямар вэ? Дууныхын жанрыг жоохон цоглог явъя. Хипхоп энэ явах юм аа. Одоо дахилттай тэгээ гоё юм гоё. Угсаа дахилттай шүү дээ. Үглэлттэй гинэ. Үглээтэй гинэ. Бас хипхоп төр жанрыг нь оруулж байгаа. За тий үглээтэй. Чи бол миний найз. За тэгэхээр та хаана үгээ бичих вэ гэвэл гэр бүлийн радио 100.5 гэд кириллээр бичгээр манай Facebook дээр хуудас гарч ирнэ. Тухайн хуудсыг мэдээж хамгийн дөрөнд дагаарай. Дахаас гадна яг одоо Улаанбаатарын өглөө дүрстэй нэвтрүүлэг маань явж байгаа. Түүний доор комент хийсэгт нь өөрийнх нь найздаа зориулсан үгсээ бас илэрхийлээд бичиж болно. Тэгэхээр цор ганц бас таны ингээд үг орсон дуу бүтгээд байна гэсэн үг. Ингээд дуунууд бол дуунууд гинэ найз гэсэн байна. Тийм ээ найз шүү. Найз шүү. За одоо ингээд сайхан үгнүүдээ явуулаарай. Найзтай холбоотой найз ер нь ямар хүн байдığım бэ гэдэг шин чанаруудыг сайхан манайхан сэтгэлийн ундраг гэснээр орж ирж шүү эхлээд. За сэтгэлийн ундраг. Найз бол сэтгэлийн ундраг. За энд бол Эрка үгнүүдэд төгж бичдэг байхгүй юу? Тэр хооронд нь хоёулаа өөрсдийгөө сонсогчоо уйдахгүй тулд бас ингээд бас гоё юм ярина зэ. Найзын тухай ярьж болно. Эрка болохоор битгий наашаа хандуулаад байна. Өнгөрсөн удаад тоор агүй олон комент алгасан шүү. Тэгсэн. Яг л би өөрөө комент бичиж суусан байхгүй тэгэхээр. Тийм үү. Миний маш олон санаануудыг хайсан. Миний бити бас манай сонсогчдын маш олон санаануудыг хайсан учраас одоо ганц санаа битгий гээгдүүлээрэ. Оюун нэг үг сайн уу гэд. Үгүй сайн угаас доошоо зөндөө байгаа. Сэтгэлийн уудлах, итгэлтэй найз минь, итгэлийн гүүр гэх мэтчлэн орж ирж байна. Найзтай холбоотой, найз гэхээр танд ямар үгнүүд орж ирдэг вэ? Энэ үгсээ бидэнд илгээгээрэй. Айл болох битгий уртаар явуулаарай. Тийм уртаар явуулахаар их хэцүү байгаад байдаг. Болж игэл нэг мөрөөр ч юм уу байх юм бол их зүгээр шүү. Аяа сайхан найз минь гэнэ. Брэнд андууд гэсэн нэр миний хамгийн сайхан найз. Аян зүгээр юм бичсэн байна. Тийм үү. За. Тийм баг шиг. Сайхан найз минь. Энэ нэг юм. Сайхан минь штэ тэр чинь найз биш байхгүй. Энд гэхдээ араа нэг тийм ардын дуу шиг болох гэдэг нэг үү? Яг хөө тэгэл болгочих штэ. Гүг аян уучлаараа яг тэр аян дээр явахгүй шүү. Хипхоп явна штэ. Хипхоп явна штэ. Хипхоп рок хүү? Хипхоп рок гоё юм аа. Гоё юм дүн. Амьдралын минь хань. Хоёр нэг санагт юу авлаа? Хоёр инди рок гэж мэдхүү. Ер нь нэг юм гоё хөгжмөлөг. Тийм, тэр чинь бас гоё штэ. Цоглог дуу байсан дээ шүү. Үзэхгүй. Чи бол миний авдар гинэ. Чи бол миний авдраа. Миний мөнгө чамд үргэлж хадгалаастай байдаг. Ачаа ер нь хэр олон найзтай? Авдар. Би найзтай зөндөө найзтай. Зөндөө найзтай. Тэгээ ер нь найзуудыг яг одоо жишээлбэл чиний үгийг оруулахгүй л тээ. Гэхдээ яг найзуудыг ингээд өөрийнхөө найзуудыг ямар хүмүүс байгаа вэ гэдгээ жоохон магтаж ярил л да хоёлаа. Тэгэл тэр дунд чинь яг зөв нөлөө үзүүлдэг найзууд байна. За байж байгаараа гэд ярьж яхад. Буруу нөлөө үзүүлдэг найзууд байна гэж. За тэгээд мартчихлаа. Ингэж болох. Одоо надад бити хараа. Угаасаа хамаагүй заяа. За манай Эрка арах юм те. Эркад л хамаатай гэсэн үг. Тэгээ яасан гинэ? Гэхдээ яг хөө тэгэл найзууд бол зөндөө 10 жилийн найзууд, багийн найзууд тэгэл ер нь явж байгаа. Тэгээ одоо ч ингээд олон хөлт мөхтөө болоод ирэхлээр яг хөө найзуудтайгаа тэр нэг юм одоо шоудах те. Тиймэрхүү юм мөнөөс үл жоох юм халцдаг болчиход байна шүү дээ. Одоо бүр 2 сартай хүүхдтэй юм чи юу шоуны ишүүсэж байх. Хоёроос сумаар байна уу? Барагтайхан байгаараа миний найз гинэ. Тхи юм оруулах юм уу? Бас байж болох юм. Хипхоп дээр нь хипхоп юм чинь бас үглэлтэн дээр нь орчууд бас зүгээр тийм тий. Багтайхан байгаарай. За маш олон комментууд ирж шүү. Эрка бүгдийг түүж агаарай. Найз гэдэг бол яг нөгөө түрүүн хэлсэнчлэн авдар гэдэг үгтэй бас их дөхүү сонсогдоод байгаа байхгүй юу? Найзад одоо сайн зүйлүүдэд чадгалагдж байгаа, муу зүйлүүдэд чадгалагдж байгаа. Бүр ийм яриад байдаг шүү дээ. Хамгийн сайн найзаас би одоо энэс хизээч холдохгүй гэдэг байдаг шүү дээ. Яагаад гэвэл энэ миний бүх юмыг мэдж байгаа гэл тэгдэг. Түүнтэй ижилхэн найзууд донд сайн найз, муу найз гэж байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ сайн найзаагаа иш миний муу найз гэдэг шүү.
Тэр ямар учиртай очроо. Яг өхөржлэг аахгүй. Хүүхдийг чинь баг бахт. Хайж болохгүй те. Хайж Та болохгүй яриад те. ороод байгаа. Муухай хөхөд гэдэг л монголчууд нэг тиймэрхүү яваад байдаг гэсэн. Тийм үү. За сонсогчтой холбогдоод ярьж байна уу? Өглөөний минь. Сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Сайхан. За, хуйгаа юу? Тийм ээ. Аа. Шууд хоолойг нь таньдаг болсон. Одоо бүр таньдаг болж штэ. За. Өнөөдөр Дореми дуун дээр найзын тухай холбогдлолтойгоор бид дуу бүтээх гэж найз гэдэг сэдвийн хүрээнд ярмаар байгаа өөрийнхөө мэдрэмжээсээ бидэнтэй хаваалцаач. Нэг юм хөвгөлтэй найз байгаа нэг. Алдаршуулъя гэд. Гэж бодлоо. Хийж авчираад орон даяар татаа гэж гэдэг шиг. Хинт чилэхгүй бид нар. Найзаад гэдэг шиг. Танаа найзын яг өглөө хэсэг дээр нь оролчих. Манай тэр найзлахыг ингэдэг байхгүй. Одоо ингээд 4-5 удаа ингээд тойроо суулаа. Миний амьдралын тор ганц найз миний татаж байгаа тамхи гэж талиар тийөөдөг. Бааларс. Юу гэж байгаа юм? Тэгээ ингэж хилээ тоож идэг бас нэг юу ч бодохгүй шүүлтэргүй гоё ярьдаг найз гэж байна. Ер нь яг найзууд хоорондоо бие биетэйг хамаагүй бас шулуун хайцдаг л да. Гэрэгийн асуудал нэг түүгээд алгараа гэдэг шиг тий. Түүгээд яг түүд юм уу та нар? Тэгээд түү штэ. Түүгээд ойлгохгүй юм аа тэгэл утаагаад үг шидэв штэ. Аа. Тий. Аа. Одоо нөгөө ингэж яриад байдаг штэ. Ирчүүдийн нөхөрлөл айгүй хурдан тэгээд хурдан нөхөрлөд айгүй бат бөх удаан үргэлжилдэгэ гэдээсэн. Энэ ийм шат дамжлагаар явж байгаа хэр олон найзтай байна. Бид нар одоо чинь яг юм яаж байгаа нөхрийг бид нар нэг 5 сургууль авахгүй юу? Бүгд урлан бүтээгдэхүүн найзууд. 5 дугаар ангиас хойш найзуудтай өнөөдөр 26 жил найз. 26 жил. Гэрүүлийн найзууд болсон. Гой. Тэ. Тэгээд бид нар ингээд гоё арт айлгаа жил болгоо явдаг гэдэг ийм уламжлалтай. Аа. Тэгээ ийм гоё нөхөрлөлөө бид нар өөр хөлтөө өвлүүлэн гэх юм уу тий гоё соёл сурах. Ийм зүйлээр явж байгаа. Багада би бинийгээ цаашлуулаад тоглоод байдаг байсан бол цаашлаа том болох тусмаа бол арай өөр зүйлүүдийг хамтдаа хийж эхэлж штэ тий багаараа. Ухаан цууцлан хамт амьдрна гэдэг шиг тий. Яг суут юм уу тэгээд Суутлан гэж байгаа байна. Суухгүй гэж болно те. Гэхдээ суудлан байна л гэдэг байгаа. Соноод ахаар одоо найзууд гэдэг юм тий. Тэгээд удах тусмаа ер нь за ирчүүд бие биендээ хэр төнж гин. Ой хөвгөлтэй штэ. Аа. Тий одоо бид нэг 10 жилийн нэг бас нэг өөр найз гэдэг нэг PC тоглох нөхдөд. Би бол ойлгодог болохоор тоглох болохоор ойлгохгүй юм байна. Тий. Ингээд нэг удаа их сургуульд орцоо байна очоод уулзсан чинь их дургу муутсан байна яа. Тоглохтой дуудаагүй. Оо яна. Амар том болсон байгаа шүү дээ чинь тий. Дуудчихгүй яасан юм тий. Дуудаагүйгээд хажуудлага орцны найзаа дуудаагүй гомдсон сууж байгаа байхгүй. Яна. Тэр чинь их сургууль гээзтэй. 10 жилийн хүүхдүүд шүү дээ. Их сургуульд орцоо байна. Харин тий. Их сургуульд орсон хойно гомдож байгаа тий. Тэгнь. Гомдож байгаа шүү. Чи бид чинь нэгдүгээр ангиас хойш найз нөхдөд. Оо найзуудаа бол яг л найз шиг хүүхэд байх шигэд байна шүү дээ те. Тий. Одоо юу ч байхгүй. Одоо найз болвол өөрөө чинь найз болвол хизээч хөгшин харагдахгүй үсттэй. Харагдахгүй ш нэг 20 жилийн дараа ангийнхныгаа уулзсан чи манай анги охтууд гэдэг уулзаад. Тийм тэр шиг л энэ муу хизээ юм болцсон ингээд. Хизээч юм байсан ингээд нөгөө нэг мэрэгжлийн хүмүүсд уулздаг юм л дээ. Аха. Сургуулийн нийгмийн ажилтнууд тэгээд нэг нь менежер болсон чинь жоохон нөгөө дууны өнгө нь өөр болсон. А чи биштэй дэмий юм яриад би нийгмийн ажилтны хаалгаар яриад гэдэг шиг. Хойгаад өөр хідэн хоолоо байна. Хідэн хоолоо байгаа бай хойгаад. Хоолоо. Аха. Оо тэгэл нөгөө формонд ороод явал янз янз болно шүү дээ. Аа. Одоо нэг зүгээр яг сая хоолоо гэж ярьсных ярил л да. Одоо ч би жишээлх юм бол ажил дээр эфир дээр нэг өөр хоолоотой, ажил дээр нэг өөр хоолоотой, гэртээ нэг өөр хоолоотой байхгүй юу? Тийм шүү дээ. Ингэхгүй болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Бүгд нэг байгаад амар ойлгохтай юм. Яа зү. Тийм. Тэгсэн чи эдгээр намайг яг ингээд эфир дээр байдаг шиг л бай гэдэг дээ. Тийм. Эфирийн амьдрал чинь шал өөр. Хаалгаар ороод нөгөө одоо би ажлын хаалгаар ороод бацыг тэ өөрхөн юу гэдгийг миний амьдрал гэдэг орчноос төр салаад бусдынхаа төтөлж явж эхэлнэ шүү дээ. Тийм. Гэхдээ энэ бүх хоолоо бол найзууд дээр очиод бүдэрчин те. Байхгүй болчих. Байхгүй болчих. Нөгөө нэг
хинч шолон гэдэг шиг. Жинхэнэ хүн гарч ирнэ тий. Өстө хин ч шүү. Дотроосоо жинхэнэ оргин гарч ирээд бүгд дотроосоо хүмүүсүүд нь гарч ирээд. Тэгээ энэ донд ч нэг бүр багын юм ярингуул чинь амнаас нь хизээж унж болохгүй өгөөд хүртэл гарч ирээд. Яна тийм Тэр шүү. үлдээ хүртэл одоо завтыг хүртэх маяг юм болох ч штэ гэж яг тий. Одоо би хоёгаагаас яг сүүлийн асуултыг асууя л да. Мэдээж нөгөө маш олон найзуудтай байлаа гэл ингэж штэ. Маш олон найзуудтай байгаа гэл гоё гэл зүйлүүд ярьлаа. Зүгээр төсөөлж байгаа шүү заяа. Ерөөсөө ингэж найзгүй бол хоёгагийн амьдрал ямар ах байсан бол? Найз байгаагүй. Найзгүй байвал яах вэ гэж ингээд хүн нөгөө байхгүй юмад өгүүлээд ингээд төсөөд асууд өөрөөсөө асууд гэж штэ. Би ингэсэн бол яах байсан. Одоо өдөрт яг энэ асуудлыг шийдээд гарсныхаа дараа найзуудтай гарсныхаа би ганцаар байсан бол энийг гарах болоо гэдэг юм ярих. Айгуу ганцаар гарах хэрэгтэй тий. Айгуу их ганцаардах бах тий. Ганцхан л үг маш их ганцаардах байхаа л гэдэг үг орж ирэх нь шүү дээ тий. Ганцаардах л гэдэг юм тодтол гарч ирж байгаа. Ер нь бол айгуу тийм өгүүлдэг штэ. Нэг хугацаанд уулзаагүй ах цэнтэй тий. Уул шөнжигөө уулзаад дараа тухтаа уулзаа гэдэг шиг тий. Та нараас тэгдэм үү? Тэгдэж штэ. Бай штэ. Байлгүй бай дээ. Тэгээ яагаад та нар яагаад биднийг гайхаад байдгийг өөртөө адилхан юм байж ич. Тэгэл тааныг дээш нь шийдэж байгаа байхгүй. Дээш нь яг дээш нь үү? Яхаа марцахгүй юу штэ. Ааха. За маш их баярлалаа хоёгаа. Хоёгаа өөрөө маш олон найзыг хүрээлэлтэй ижилхэн одоо сургууль хүмүүжүүлж байгаа хүүхдүүдээ ч гэсэндээ найзтай байгаарай. Би биентэйгээ нөхөрлөдөг байгаарай гэж уриалдаг байхаа гэж бодож байна. Тий энийг бол аюул хэлдэг байхгүй. Та юу бодож юу яаж тийм л хүнтэй нөхөрлөн тий. Баан одоо гоё сайхан зүйлийг уриалж байгаа тэгвэл сайхан хүнтэй очирнаа л гэж зөвөрдөг. Маш их баярлалаа. Удахгүй ойрхон найзуудтайгаа нэг уулзаарай. Оо за аюулаа баярлалаа. За баярлалаа баяртай. За ер нь л болцсон шүү манайхаа. Аха. Болцсон уу? Тий, дооны шүлгийг нь ер нь гаргачлаа. Тэгэхгүй бол манайхан ер нь амар их явуулаад байна. Яваад ирээл харин Нөгөө авдар гэсэн штэ. Гэхдээ наадхад дахиад жоохон явуулмаар байна их. Найз минь айгүй их юм болчлоо. Үгүй яати сүүлийн үед жоохон богино дуу байгаа юм чи одоо жоохон урт 10 минутын дуу хийл. Энэ бараг нэг 20 минутын дуу болсон. 3-4 минут л ахт болно ш. Тэрэн дээр хүний авдар гэсэн штэ. Ха? Найз чи миний авдар гэдгсэн штэ. Тэрийг хөргөжлөлцсөн явж штэ. Юу гэж юм? Найз чи миний авдар бас миний хавдар гэнэ. Оруулсан шүү тэрийг хөөе. Оруулсан шүү. Ямар амар ширүүн дуу бүлэх гээд байгаа юм бэ? Юурээсээ энэ коммент руу анхаарахгүй байсан байхгүй юу? Тэгсэн чи харин арай л амар дуунууд бүтээд ийн үгүй юу? Тийм ээ. Арай л ширүүн дуунууд бүтээд ийн үгүй юу? Юу гэж бодож байна? Гайгүй юу? Зүгээр штэ тэгэл. Энэ шүлгийг бичиж байгаа хүнд ер нь ямар мэдрэмж төрж байна? Энэ за юу ч харъя. Би та нар руу явуулчих уу? Нөгөө юу руу явуулчих уу? Би нөгөө чат руу явуулчих уу? Чат руу бишээ юу руу явуулчих? Коммент хэсэгт шууд оруулчих. Чи уншаад үзтээ. Дахиад нэг хидэг жоохон нэмчихээ. Нэмэх юм уу? Тий. Би бүр ингээд нөгөө харамсаад байгаа хгүй өнгөрсөн 7 хоногт бас ингээд дутуу байгаад байсан болохоор энэ хооронд би нэг зүйл хэлэх гээд байна л да. Тэр нь юу вэ гэхээр гэр бүлийн радио 104.5 маань үүсэм байгуулагдаад дуу хоолойгоо цацаж эхлээд 25 жилийн нүрийг үзэж байна. Nice. Түүхт өдрүүд үргэлжилж байгаа шүү найзуудаа. Бидэнтэй та 1 жил хамт байсан уу, 2 жил хамт байсан уу, 10 жил хамт байсан уу, 20 жил хамт байсан уу, бүр 25 жил ч гэсэндээ хамт байсан бол танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл зөвхөн бидний биш, биднийг сонсож байгаа сонсогч тантай хамт бид бүгдийн төрсөн өдөр болж байгаамаа. 25 нас гэдэг чинь бол бас л хүнээр бодох юм бол за яг л гэрийн цент хүрсэн байгаа нь бүр том болсон байгаа штэ. Бүр гэр бүл зохиоцсон байгаа штэ. Эхэлж байгаа залуу. Дөнгөж яг амьдрал шижгэнсэн залуу те эхэлж байгаа. Яа ийм байгаа. За 25 жилийн ойтойгоо холбоотойгоор би нэг зарын чанартай зүйл та бүхэнд хэлье заа юу. За 25 жилийн ойн хүрээнд юу би энэ Америк $15 үнэтэй шүү заа юу. 250 ширхэг радиог бид бэлгэлэх гэж байгаа. 25 жилийнхаа ойн хүрээнд $15 үнэтэй 250 ширхэг радиог хүмүүст зүгээр бэлгэлэх гэж байгаа гэсэн үг. Тэр радио яадаг вэ гэхээр манай радио ихшилдэг гэсэн үг байхгүй юу? Та хөгжимгүй, радиогүй, дүрстэйгээр үзэх боломжгүй газар байлаа гэж бодоход тухайн радиогоор биднийг сонсох боломжтой гэсэн үг. За 250 ширхэг радиог бид бэлгэлнэ. Та радиог өөртөө болон өрөөд авч өгөөрэй. Настай хүмүүс, дэлгүүрт сууж байгаа хүн, манаач хийж байгаа хүн гэд санаанууд өгөөд энэ олон санаанууд донд байгаа хүмүүстэй ингээд битгий уйдаарай гэд ингээд өхөн гэсэн үг байхгүй юу? Бэлгэлнэ гэсэн үг. Гэхдээ ийм шүү. Нэг хүнд 5 радио бэлгэлнэ. Одоо жишээлбэл ингэж ирдэ штэ. За би ингээд нэг
арыг аваа явчихъя. Надад ингээ өөх айгүй олон хүн байна. Би ингээ арныхаа орсны жижүүртээ өгье ч гэдэг юм уу те. Би одоо өөр хинд өгж гин, тэнд өгье, энд өгье. Имлэгтэйгээ тэндээ өгчихъя. Ингээд байгаамаа гэдэг ч юм уу те. Гэхдээ бид нар нэг хүнд 5-ын л нормтой гэсэн үг. Та гэр бүлийн радиогийн эргэн тойронд явж байгаа болвол манайхаар орж ирээд баярын радиогоо бэлгэнд авах гэсэн юмаа гэж хэлээл орж ирээд бэлгэн авчаарай. Яг одооноос эхэлж болно. Гэхдээ юугаа дуусгачаад тийм ээ. Тийм, эфирээ дуусгачаад гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид 250 ширхэг радиог 25 жилийнхэн ойдоо зориулж нийт сонсогч та бүхэндээ тарааж өгөх гэж байгаа гэсэн үг шүү. Нэг бүрэн үнэ нь бол яг зарагдахтаа бид $15 зарагддаг ийм радио амаа. Тэгээ хааштай хүмүүстэй энийг бүр хүүхдүүд айгүй их барьж явд юм бэлээ. Одоо жишээлбэл манай хүүхдийн сургалт явагддаг байсан байхгүй. Сургалтанд бас ингээд радиогоо яагаад өөрөө гэртээ ингээд сонсдог. Хүүхдүүд ингээд байнгын сонсож байгаа юм чи нөгөө асаагаал, сонсоол, зогсоож байгаа л юм хүмүүдээ ингээд мэдээд бичээл дахиж асааж сонсоолч гэдэг юм уу те. Энэ маань өөрөө ингээд нараараас цэнэглэгдэнэ. Цэнэглэгчээр цэнэглэгдэнэ. Ингээд давуу талууд бол бас байна. Ер нь тэгээд чамдас бэлгэнэ. Одоо 5 ширхгийг авлаа гэж өөрөө нэг нь аваад 4-ийн болохоор эргэн тойрныхоо ойр дотны хүмүүстэй гоё бэлгэлж болно. Бэлгэлж болно гэсэн үг байхгүй юу? За ингээд бид бэлэг өгөх гэж байгаа шүү. За яста. За ингээ. Одоо ингээд болгоё тхөө. Өгнүүдээ бол ингээ болгоё. За тэгээд за болчих. За байж би ингээ дахиад нэг гаргаатай. За би шүлгийн болонгууд нь ерөө нийтийн ерөө чат руу явуулчих заяа. Зөв. Чат руу явуулаад чи тэндээс нь уншаад хоёлаа засаад тэгээд эцсийн байдлаар нь шууд комент хэсэгт нь би оруулангууд манай найруулагч шууд пин пост болгоод тэрийг нь манай копидж аваад хадгалаад дуугаа сонсохдоо үзээд. Одоо энд маш олон хүн радио бэлгэнд авъя, би авъя, эртээ дээр үес гуйж байгаа штэ гэж маш олон хүмүүс радио ингээд асуусан байна. Радиогийн байран дээр ирээд та радио бэлгэнд авах боломжтой болсон байгаа гэсэн үг шүү. Бид яг одоо 250 ширхэг радиог 25 жилийнхаа ойд зориулаад нийт сонсогчдод бэлгэлж байгаамаа. Манай радиогийн байршил гэх юм бол би нэг хар яриагаар тайлбарлаж заяа. Сансрын Колонкийн автобусны буудлын замын хойд талд нь Ундран плаза гэд өндөр барилга байгаа. Түүний баруун хойд талд нь гэр бүлийн радио 104.5 гэд дөрвөн давхар ногоон өнгөтэй дээрээ том логотойгоор ингээд нэршилтэйгээр манай барилга байж байгаа шүү. Түүнд хурж ирээд гадаа машин тэр хаан тавина гэж бүү санаа зов. Бид гадаа зогсоолтой. Бараг нэг хэрвээ явган явж байгаа бол те энд улаан гүр байгаа сте. За одоо тэгвэл явган явж байгаа хүмүүст. Гүүрэн дээр гараад ингээд тойрол ингээ хар зэ. Тэгэхэд чинь гэр бүлийн радиог харагдана. Зүгээр ингээл 4 зүг 8 зогс юу гэдэг. Ачаагийн хувьд өнөөдөр ганц удаа нэг ахаад ирсэн биш. Өөрийгөө юу гэж бодоод байгаа юм нэрээ. За тэгээд гэр бүлийн радио руу орж ирээд та бүхэндээ 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бэлгэ авъя гэж хэлхэнэ ш тэ. Хөөх нэрээ урт юм бэ те. Мангар урт. За чи энэ та нэг уншаад үз. За зарим нэг мөрүүд нь давхцсан байж магадгүй тэрийг хасаач. За тэгвэл шууд шүлгээ унших уу? Тэгээ шууд шүлгээ уншия. За бидний хамтын бүтээл Монгол улсын маань отхон яруу найраг мэдлээ. За тэгэл. За энэ юуг ин гарчийн арай өөрөө өөх үү? Найз гэх үү? Найз гэх юм уу? Зайн гэх юм уу? Найз л гिचээл та. Энд болохоор найзлаа гэж өгсөн байгаа байхгүй юу? Найз гэж явуулчих. Тий, найзтай гэсэн юм аа. За. Найз гэх юм уу шууд? Тэгээ. За хамтдаа сонсъё. Найз бол сэтгэлийн ундраг. Нам гүмдч дэргэд байх дулаан итгэлийн гүүрэн дээгүүр алхахад ирээдүй хүртэл хамт санагдана. Сэтгэлээ уудлах итгэлтэй нэгэн сэрүүн шүнж сонсож чаддаг. Хай сайхан найз минь чи бол авдар амьдралын нууцыг хатгалдаг. Найз минь чи бол миний гэрэл. Намайг унахад түшдэг түшиг чамгүй бол уйдна. Чамтайч бас чимээгүй инээдэнд жаргадаг шүү бид. За чамгүй бол уйдна. Чамтаач бас уйдна. Чамтаач бас гэдгийг нь чамтаач бас уйдна аахгүй юу? Юу гэсэн үг? Угаасаа тэгж ирсэн. Хинээс туяагчийн үг. Чамтаач бас уйдна гэдэг чинь сони юм. Бүгдэнд л уйдна заяа. Ерөөсөө заримдаа нэг юм давтаж яриад хахаар ч уйдчихдаг шүү дээ. Тий. Тэр ерөөсөө найзтайгаа ер нь байхаар юм өөрчлөгдөд байгаа биш байхгүй юу? Тий. Чи миний авдар, чи миний ертөнц, чин сэтгэлийн минь хамгийн үнэтэй алт биш хаан ч очсон гэлалзан. Амьдралд минь чийл хамгийн хэрэгтэй. Миний бүхнийг дэндүү мэддэгч, миний алдааг хүлээн зөвшөөрдөг. Маазарч, инээж, хамтдаа тэнэгтэж, мартах аргагүй дурсамжийг бүтээдэг. Шинийг зааж, намайг өсгдөг. Шаналлд минь чимээгүй түшдэг. Чирэгдэж, чирүүлж явсан замналд чиний мөр өргөлж хажууд үлддэг. Найз минь, чи бол миний гэрэл. Намайг унахад түшдэг түшиг. Чамгүй бол уйдна. Чамтаач бас уйдна. Чимээгүй инээдэнд жаргадаг шүү бид. Чи миний авдар, чи миний ертөнц.
чин сэтгэлийн минь хамгийн үнэтэй алт биш ч хаанч очсон гэлэлцэн. Амьдралд минь чи л хамгийн хэрэгтэй. Биеэс холдсон ч зүрхэн дойр бидний холбоо тасрахгүй. Найзад нас он жил хамаагүй. Намайг ойлгох ганц чи минь байхад болно. Чи бол ухаж дуусаагүй уурхаа чимээгүй гүндээ эрдэнтэй. Дэлхийн хаанч байсан хамаагүй дэргэд минь л байдаг найз минь. Түүх үлдээх найз минь чи юм да. Түүнд минь чи гол дүрнэ. Найздаа гэж дуудах болгонд надад амьдрал дулаахан санагддаг. Найз минь гээ. Чи миний хүсээгүй дардан зам. Чиглүүлж өгдөг чимээгүй гар минь. Найз минь чи шүү. Оо е. Надад хамгийн ойрхон хүн минь. Чамд би дуртай, заримдаа дургүй. Чанг хэлсэн үгэнд чинь уур хүрнэ. Гэхдээ л зүрхэнд минь үлддэг үнэн гинэн биш, жинхэнэ нөхөрлөл шүү дээ. Ундарч байдаг оргихийн булаг минь, унсан үед минь босогдог хүч, хайрч хүргэн, уурч хүргэн, хамт туулсан энэ л миний зам. Түүх үлдээх найз минь чи юм да. Түүнд минь чи гол дүр найздаа гэж дуудах болгонд надад амьдрал дулаахан санагддаг. Найз минь гэж тий. Чи миний зам, чи миний дурсамж, чимээгүйч гэсэн ойлгодог хүн, хүссэн хүсээгүй хамт алхах хувь заяаны минь нэг хэсэг найз минь. Мангар уртагыз. Маш урт юм. Энийг хипхоп болгоё заяа. Хипхоп болгож л багасгах юм. Багасгах юу яах вэ? Арай жоохон хурдлуулъя тий. Хипхоп болчвол наа чин газ авчин л та 3-4 минут тий. Тий, хип. Алиг нь дахил толгох юм. Инди рок гэхгүйгээр шууд хипхоп гэж юм уу? Тий. За тэгээ. Өөд даг хипхопор нэрээ дууд бүтэж байгаагүй юм биш. Бүтээгөө. Тэгвэл наа чи дандаа ингээ холилцсоноор бүтчихсэн. дахилтын айгуу гоё уянгын болчтой. Дахилт нь уу? Тий. Бас нэрийг хипхоп ч юм уу? Rap гэд нэмчихөө би. Гэхдээ тийм амар. Үгүй зүгээр хипхоп гэхэд л болно. Хипхоп гэл болох ба. За. Тэгвэл За ер нь явуулаад үзье. дууга бэлэн болгож байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос гэр бүлийн радиогийн 1-р студиэс 25 жилийнхэн ойдоо зориулаад аа. Мөн үү? Найз тий. Найз 25 химээх. жилийн ойдоо зориулаад найз химээх нэг Най- уран бүтээл цоо шинээр мэндэлж байна. Их Энэ барьж бол авч шүү, байна. За шүү. 5 хуруу нэглээ шүү. 5 хуруу. Хай. Хэний вэ гэхгүй. Энэ болоо штэ те. Дэлхийд хамгийн отгон нь Отхон нь. Ерөөсөө одоо яг энэ мэндэлж байгаа бол өөр нэг газар юу ч мэдлээгүй баха. Хүүхдэл мэдлж ивэл их юм. Шүлгийг сонсогчтойгоо ганц ярьж гэдэг. сонсогч. Өглөөний минь. Байна уу өглөөний минь. Байна өглөөний минь цайхан амарсан уу? Сайхан амарлаа. За өнөөдөр орой болоо шоу зингэнтэй эздэ те. Шоу зингэн бол миний өгөөш. Нөхрийг бол өгөөштцсэн. Энэ өнгөрсөн 7 хоногийн бэлгийг өнөөдөр бол яг хайртай хүнтэйгээ хамтдаа намайг дагуулад яваач драмын жүжиг үзэж байгаа Нойкодо дахиад баяр хүргье. За яг нөхөртөө хэлсэн юм уу чи намайг дагуулаа яваач гэсэн юм уу чи өөрөө намайг дагаа явуул яв гэсэн юм уу? Намаа дагаад яв гэж. Тэгсэн чинь нөхөрний өгж гин. За гэж. Заа гэж байна. Дуугүй дагаал явах л ахaltaа тий. Тий. Би Нойкогоос одоо ингэчмээр байна. Мэдээж сайн нөгөө нэг өмнө хуягаас асуусан учраас Нойкогоос 25 жилийн мэдчилгээ сонсчмаар байна. Харин тийм тий. Тгий тий. 20 насыг даваад 25 хүрсгээсэн эфирийнхэндээ 27 насны аян баярын мэндийг хүргье. Баярлалаа. Жохон дутуу байна. За би нэг ордихгүй. Яхаа дандаа өгнөд юм шигтэй. За дахиад гаргаад ирээрээ. За тэгээ би миний данч найзын үг хоцорчлоо л доо. Харин тэгсэн чи ямар орой орж ирвэ те? Харин тэг. Жохон Унтцсан юм уу чи? шүү. Сэрүүлэг байхгүй нөгөө бог байхгүй. Сэрүүлэг. Тэр хүн чинь талах хийгээд тусдаа гарсан. Талах чинь болсон. Тэгсэн. Цаадах чинь талах чинь болсон. За тэгээ та эцтэй ямар ч байсан баярын минь төргий тэгээд бэлгээ авъя радиогоо авъя. Тэгээрээ бэлгээ аваарай. Би яг чатыг уншсан шүү. 5 радиог нь хадгалаад байж. За тэгээд яаш. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Оройг сайхан өнгөрүүлээрэ хамгийн гол нь. За баярлалаа. За маргааш уулзъя. Ямар хатин. Дараа тухтаа яриа. За бай. Тэгээд дууныхаа шүлэгнүүдийг бас авмаарлахын дуунууд ерөөсөө дууны шүлэгнүүд бол юу штэ. Яг тухайн өдрүүдийнхээ ингээд нөхөд үзэх юм бол пин постоор нь шүлэг нь хадгалагдсан байдэн штэ.
За. Яг оролцсон байгаа хэрэглэж шүү. болно шүү. Паблик бас тадмаас л шүү дээ. Тэгээд Тэрийг бол Эрка маш их чанд нууц. Клип хийх юм уу? Энэний юуг нь за юу нь орсон шүү. Үг нь орсон шүү хөө. За би үг нь дахиад оруулчлаа да. Найз гэдэг нэрээр. За амжилт хүсье. За дуун бэлэн болцсон сонсъё. Окей. За. За дуу бэлэн болсон шүү. Юу болсон бөөмэд. За найздаа ямар хуул юм болд юм бол доо. Нэг л их урд хөхтэй. Би гэхдээ найзын талаар бичих гэхээр бас арай л байсан шүү. Тийм үү? Тий. Харин тийм ээ. Найз нар дандаа нэг тийм үл үтгэл юм орж ирэх гэлээ. Манай найзууд чинь за сайн байна уу? Миний жинхэнэ тэнэг найз гэх тэгж Үгүй энэ нарийн бавны ах чи юу яриад байгаа юм бэ ч тоо. Гэж байна. Бүр нарийн бавны ах орж ирэх гээд байгаа юм бах та. Юу за яаж 5 байгаа юм бэ? сарын 2-нд яг 25 жилийн баяр шүү. 5 сарын 1-ний баасанд амар баярын дугаар хийх бах та энэ хийдэг нэ. Тийм үү. Нууц өдр нууц. Хэлэхгүй. Юу ч бодоагүй нууц өдр гэж. Нэгэнт одоо тий нарийн бовны цех нэгээ тустай гарсан хүү одоо ийм юм санаа зовоод яах уу тий. Тийм шүү дээ. За ойлголоо. Ингээд аавна гэж байгаа хүмүүст бол ингээд бас хадгалъя. Гэхдээ бас удаан хадгалж чадахгүй шүү найзуудаа. Тий. Чадлаараа л хадгалъя. За ингээд дуу бүтсэн байна. Одоо амтаа ингээд дууг сонсъё. За ингээд бүгдөө бүх эмоц дуугийн чангалаад үгээ хараад гайвал юм биш 3 минут юм биш. 3 минут. Харин би 3 минут болгосон. За ингээд сонсогч танд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн зүгээс Дореми Булангийн хамгийн отхон дуу хурж байна. Найз минь хамтдаа сонсъё. хип-хоп. Үрдмөн. Nice. Yeah. Найз бол сэтгэлийн ундрага нам гомч дэргэд байх тулаан итгэлийн гүрэн дээгүр алхахад ирээдүй хүртэл хамт санагдсан сэтгэлээ уудлах итгэлтэй нэгэн сэрүүн шүнж сонсож чаддаг ай сайхан найз минь чи болавдаг амьдралын нууцыг хадгалдаг найз минь чи бол миний гэрэл намайг унахад түшдэг түшиг чамгүй бол уйдан чамтайч бас уйдан чимээгүй нэдэн чаргадаг шүү бит чи миний авдар чи миний ертөнц чи сэтгэлийн минь хамгийн үнэтэй алт биш чан чочсон ялалзан амьдралд минь чи хамгийн хэрэгтэй миний бүхнийг дэнд умитгч миний алдаа хүлэн зөвшөөрдөг мазар чинээч хамтдаа тэнэгтэж мартахааргүй дурсамж бүтээдэг шинийг зааш намайг өсгөдөг чандалт минь чимээгүй түшдэг чирэгдэж чирүүлж авсан замналт чиний мөрөргөлж хажуудулдаг найз минь чи бол миний гэрэл намайг унахад түшдэг түшиг чамгүй бол уйдан чамтайч бас уйдан чимээгүй нэдэн жардаг шүү бит чи миний авдар чи миний ертөнц чи сэтгэлийн минь хамгийн үнэтэй алт биш чан чочсон галалзан амьдралд минь чи хамгийн хэрэгтэй биес холдсон ч зүрхэн дээр бидний холбоо тасрахгүй найзууд нас сонжил хамаагүй намайг ойлгох ганши минь байхад болмон чи бол бухаж дуусаагүй уурхай чимээгүй гүндэ эрдэнэтэй дэлхийн ханч байсан хамаагүй дэргэд минь ил байдаг найз минь түүхэлтэй найз минь чи юмда түнд минь чи гол дүрэн найз минь гэж дуудах болгонд надад амьдрал дулаахан санагддаг чи миний хүссэн хүсээгүй дардан зам чиглүүлж өгдөг чимээгүй гар минь найз минь чи шүү oh yeah надад хамгийн ойрхон хүн минь чамд би дуртай заримда дургүй чангалсан үгэн чин уур хурмын гихтэл зүрхэнд минь үлдэг үнэн гинэн биш чинхэн нөхөрлөг ундарч байдаг оргихийн болог минь онсон үед минь босгодог хүч хайрч хүргэн уурч хүргэн хамт болсон энэ л миний зам түүхэлтэй найз минь чи юмда түнд минь чи бол дүрэн найз минь гэж дуудах болгон надад амьдрал дулаахан санагддаг чи миний зам чи миний дурсам чимээгүй жисэн ойлгодог хүн хүссэн хүсээгүй хамталхах хугацаа миний кисэг найз минь Энэ миний хоолоогоор яга бичцээ. Миний хоолоогоор Энэ өөр хөлбөр сонсч үзмээр байна гэд нэг хүн шуналтаадах юм. Үзхөө? Чадах юм. Ойлчихлаа гэж штэ. Ойлж гинэ бүр. Оо Ойлж за. байна.
Тийм үү. Та нарын минь бүтээсэн дуу шүү дээ. Үгүй. За тэгээд тэгвэл нэг өөр нэг хөлбөр сонсч үзэх үү. За энэ хоёроос сонгоё тэгвэл хоёр л надад хоёр. Үгүй энэ хатаа цаг дуусах гэдэг шүү. Цаг дуусах гэдэг шүү. Тийм амжихгүй юм байна. Ястай амжихгүй. За тэгвэл бай. Найруулагчаас бол хэллээ. Үнэхээр амжихгүй шүү. Бай дуусах гинэ. Бай гинэ. Яг үнэ. За ястаа нарийн бовчны хүслийг биелүүлэх гээд барсангүй шүү. Үнэхээр барсангүй. За ингээд өнөөдрийн турш өглөөнөөс ахгуулаад дуустал хамтаа байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Радиогийн 1-р студиэс Улаанбаатарын өглөөг 7 цаг 15 минутаас эхэлж танд хүргэлээ. Мэдээж маргааш 7 цаг 15 минутаас бас сувгаад харуулаад долгионо тааруулаад Улаанбаатарын өглөө маань дахиад шин болонгуудыг танд хүргэх болно. Өнөөдөр яг ингээд хин Ядамсүрэн Туяагийн хилдэгчлэн өнөөдөр би арзагнуулсан өдөр нулимстай баяртай сайхан өдөр байлаа гэсэн байна. Яг тийм өдөр. Хамгийн гоё дуу нь боллоо гэж шүү. Мань хүн бол тэгсэн байна. Инээсэн уйлсан энэ гайхамшигтай цаг мөчийг бидэнтэй өнгөрүүлсэн сонсогч танд баярлалаа. Радиогийн 1-р студид РК очроо. Заяа найруулагч Мизу ажиллаа. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. Одоо харин урайгаа хэлцээ идэх үү? Тэгье. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг. Яаж чамд дуртай аваас дургвэ гэдэг чинь. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио